Сайн байцгаана уу ирхэн үзэгчдээ манай Syndicate ярилцсан шинэ дугаар үгээр эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаараар бид нар одоо яг одоо модонд ороод байгаа NFT гэдэг сэдвийг өнөхөр яг мэрэгчлэтнүүдийг урьж авчирсан байна. Тэгээд зочтой би эхнээс нь танилцуулъя. Миний зүүн гарталд хасчлуу блокчейний мэрэгчлэлтэн Алтан Гэрэл NFT-гийн аналист мөн Эрхэн Баяр трейдер үнэн бүрэн Монгол NFT компани гэх үү те компани биз дээ. Компаниг үүсгэн байгуулагч, платформыг үүсгэн байгуулагч юм залгачд ирсэн байна. За аюул олон хүмүүс энийг асуусан. Манайд ийм санал тавьсан сэдвийн хөндөд мэрэгжлийн хүмүүсийг өөрч авчираад бүр мэрэгжлийн ихээсээ илүүтэйгээр бүр анхан шатны ойлголт аммаар байна. Нэг үг хэлэхэд би өөрөө ойлгохгүй л дээ. Санаа нь ингээд ойлгоод байгаа мөртлөө яг ингээд яаж одоо технологийн ихээсээ илүү яаж тэр зүйлний үн цэнтэй болоод байгаа гэдэг дээр бас жоохон бүрхэгл байгаа юм л да. Тэгэхээр эхний асуултыг яг NFT гэдэг нь яг юу юм гэдгийг нь одоо хэм хүртэл ойлгохоор гэдэг үлээ. Маш энгийнээр гоё тайлбарлаад өгч. Болж байгаа жишээгээр. За энэ хэлхээ. Энэ ч болно. За би хэлье. За юуг токен гэдэг бол бүгдээрээ ерөнхийдөө ингэж гадарладаг болсон байгаа шүү дээ. Блокчейн гэдэг бол ингэж нэмжиж болдог, устгаж өөрчилж болдгоо гэл. За тэнгууд одоо бидний амьдралд ашиглаж байгаа нэг юм цаасан мөнгө болон цахим мөнгө гэж хоёр юм биш банк дотор байгаа. Энэ хоёрын хамгийн том ялгаа нь цаасан мөнгөний юу гэдэг вэ? Сериалын дугаартай. Юу ч юм болохоор одоо цахим банк дотор байгаа мөнгөний чинь баланс гэдэг юм ашиглаж авчдаг. Би одоо дансруугын мөнгөнгүүд миний өмнө байсан мөнгнүүдтэй холилдоо зүгээр ингээд тоон нэмэгдээд нэг тоол ингээд нэмэгдээддэг. Тэнгүүд хинээс ямар мөнгө ирээд тэр мөнгө нь хаашаа явсан гэдэг бүртгэл хэлдэггүй гэсэн үг шүү. Хэрвээ төрөвчин дотор мөнгө үйж байгаа юм бол тэрнээс ирсэн сериал дугаартай мөнгө тийшээ явсан тэр гэдэг ингэж явлаа шүү. Тэнгүүд ерөөсөө яг тийм байгаа даа. Одоогийн токенууд гэдэг бол ерөөсөө энэ банкны дотор байгаа мөнгөтэй адилхан. Зүгээр юм баланс. Зүгээр тоонуудыг нэмээд холио ингээд хийцэн гэсэн. NFT нь болохоор илүү одоо нэг үнэт цаас гэдэг ч юм уу те альсгүй нэг юм сертификаттай сериал дугаартай. Тэг сериал дугаартай. Тэнгүүд одоо жишээлбэл бид нар мөнгийг одоо цаасан дэвсгэрт мөнгийг бол зөвхөн мөнгөнийх нь үнцнээс гадна ийм үнэт цаас болгож ашиглаж болж байгаа шүү. Тэр чинь одоо нэг ховлох, хэвлэх интерес ингээ хамгаалцсан байгаа болохоор тэр ганцхан сериал дугаартай гэдэг ингээд батлаад өгсөн байгаа болохоор энийг тоглолтын тасалбар болгож ашиглаж болдог ч юм уу те альсгүй ямар нэгэн барааны ийм оригинал байдлыг те одоо ийм сериал дугаартай авах юм бол те одоо энэ юу вэ? Одоо манай бараа бүтээгдэхүүн мөнгө гэсэн үг гэдэг чинь. Янз бүрээр тэрийг одоо зүгээр ингээд за яаж л ихэд алмаз байна. Алмаз гэдэг чинь одоо ер нь айгүй хямдсан чулуу болсон шүү дээ. Юу тэрийг одоо үнцэн дээр болоод байгаа гэдэг нөгөө нэг сертификат гэдэг зүйл. Ингээ уг нь хог нэгрэж идэг тийм чулуу одоо бүр лабораторид хүртэл уулга гаргаад ирж болдог чулуу. Авч байгаа үнцэнд оруулахын тулд зүгээр нэг төвлөрсөн компани ингээд сертификат тэрэн дээр гаргаад тэр албаар ингээ одоо хомсдол үүсгэж чинь гэсэн үг шүү дээ. Тэг үнцнийг ингээ хадгалж яадаг юм их байна гэж байна. NFT болохоор яг энэ төстэй. Яг ингээд цааталт нь болохоор заавал одоо нэг тийм үнэтэй цайтай юм бас байхаар зүгээр л одоо нэг ховрын байдлаар ингээд те үнцнийг ингээ оруулаад хийж болдог. Одоо тийм гэрчлэг гэсэн. Гэхдээ гэрчлэгэн дээр нэг сул тал байгаа нь илэгдээд дүрэгдээд ингээ алга болчихдог. Тэнгүүд NFT-д болохоор одоо тийм байхгүй. Одоо блокчейн дээр үж байгаа юм чинь үрт төр чинь ингээд хадгалагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ талаар илүү давуу талтай. Тийм юм байгаа даа. Тэгээд ер нь бол юм чинь шилжиж байна. Одоо бол ингээд дижитал артад ашиглаж байна. Өмнө нь бид нар дижитал артыг яаж ингэж зүгээр Facebook дээр тавиад ингээд копи пастинг, скриншот хийгээд болчдөг байсан бол одоо жинхнээс яг ганц хүнийг эзэмшиж авах хэрэгтэй. Тэр нь хийн. Тэгээд тэр нь над руу ингээд өгчүүлдэ. Тэр нь би эзэмшдэг болчихно. Яг л нэг цаас мөнгөийг надад өгчүүл тэр хүн юу ч өгч чадахгүй юм чинь. Ингээд надад тэр эзэмшил нэрчиж байгаа адилхан. Яг л нэг бодит цаас мөнгө шиг сериал дугаартай цаас мөнгө шиг. Тийм юм байгаа. Юунд ч одоо ашиглаж байна. Дижитал арт ашиглаж байна. Одоо тэр supply chain оригинал байдал тэр нэг компаниудаас гаргаж байгаа юм хүнтэй альсгүй бүр албаар ингээд ховордмол байдал үүсгээд үнцэн үүсгэж байгаа ч гэсэн. Одоо яаж ч ашиглаж болно. Хүн төрөлхтөнд одоо цоошин юм юу түүл гараад багж гараад ирж байгаа. Энэ багцыг одоо янз бүрээр ингээд ашиглаад байгаа. Ирээдүйд өмнө нь байсан юм дээр яаж ашиглаж болж байна, яаж эвдэлж болж байна, ирээдүйд өөр цоошин юунд ашиглаж болж байгаа гэдгийг одоо хүртэл бид нэг ингээд discover хийгээд ингээд хайгаад ижил хийгээд ингээд явж байгаа юм шиг санагддаг надад бол. Алтан Гэрлийн хувьд NFT-г анхалж гаргасан гэж би дуулсан. Монголын яг одоо тэрийг гаргах одоо тэр мотив гэж ярьдэн шүү дээ. Чиний тэр зорилго үндэс чи ямар байсан. Гаргасныг дараа одоо ингээд эхний тэр хүлээлтэн чи юу чиний тэр юм хүрсэн үү? Яг тухайд бол нөгөө яг 5 сардаас болохоор яг дэлхий бол ингээд яг тухайд ийм алдартай мем темплейтүүдийг бүгдийг ингээд зарж эхэлчихсэн. Тэнгуут миний яг энэ зураг ингээд од болсон байхгүй тэгээд тэнгуутаа энийгээ ингээд шууд NFT бол ингээд тий хасаад таанд NFT гаргасан. Тэгээд тухайн үед бол тэгэл
хүмүүс тоохгүй байсан л да. Тэгсэн чинь саяхан ингээ буцаа ширсэн чинь хүмүүс амар NFT ойлгосон чинь NFT цуглуулж байгаа тийм амар хүмүүс их байна. Тэнгуут тэд нар шууд ингээд би үний нэмж 50-таа гэж бодоо байсан чинь аль хэдийн ороо харсан чинь хүү авцаас. Тэгээд яг харамсалтай айгу хямдханаар зарагдчих туссан. Яг чинийхээс нэг хэдэн хоногийн дараа нь ардынхан NFT гараад ирсэн шүү дээ. Яг фото зурагчны хальсыг ингээд аваад NFT болгоод ингээд зарж байсан шүү дээ. Би бас яг NFT-г болохоор яг хөрөнгө шиг харж байгаа байхгүй юу. Одоо ингээд нэг хүмүүс ингээд нэг хөрөнгө цуглуулдаг шүү дээ. Хөөрөнгө мөрөгч юм эсвэл алт мөнгө. Одоо ингээд юм хадгалыг гэх юм бол одоо энгийн мөнгөийг бол хадгалахад инфляцид орчдөг учраас нөгөө хадгалах зорилготой биш болохоор нэг юм өөр одоо тийм олон цаг явагдахад нэг үнц нөсч идэг тийм зүйл болгоё гэж байгаа байхгүй. Одоо дээр үед болохоор NFT-ийн оронд одоо зүгээр юм бит одоо хөрөнгөд гэж байгаа байхгүй тий. Ховор эртний идэл гэж юм. Тэнгуут нь одоо бид нар ингээд дижитал зүйлүүдийг одоо ийм үнэтэй зүйл болчихсон. Яг адилхан одоо ийм хадгаламжийн хэлбэр шиг л би бол яг тэгж хараад байгаа үнэтэй зүйл шиг. Тэгээ ер нь бол сүүлийн хүмүүсд бол ерөөс энийг бол амар амарх байлаа. Яа тэгэхээр нэг тоглоом дээр PUBG Mobile гээл CS:GO, Dota дээр хичээл хөрөнгө байна шүү дээ. Тэд нар чинь тэр хүний хувьд одоо ингээд би одоо нэг юм AK таахгүй те нэг юм ягаамаа өнгөтэй те нэг юм өөр юм өнгөтэй. Тэгмээд хүмүүс имижгүй хүмүүс хараад ингээд наад ч юунд ашиглах юм ингээд тэгэхээр ингээд надад болохоор ангой байхгүй зүгээр л гоё харагдаж байгаа нүх талаас те тэр нь ингээд ийм үнцэнтэй. Тэгээ би тэр ингээд зарсан ч гэсэн ингээд дараа нь хүн амьд ингээд авах нөгөө эрэлт нь бас цаанаа байж идэг. Тийм болохоор ингээд тоглоом дээр бол яг юм блокчейн биш ч гэсэн ингээд тоглоом дээр бол яг юм системтэй байдаг. Бас ховордмол байгаа. Тэгээ ховордмол. Тэгээ тэн дээр бас ингээд ховордмол байдлуудыг үүсгэсэн. Одоо нэг хайрцагнаас жишээлбэл одоо иймэрхүү айтем унах магадлал нь тэдөө. Энэ нь болохоор тэдөө гэдэг ингээд багасаад ингээд уруу каптатор ингээд багасж явсаар байгаа одоо хамгийн одоо rarity одоо 10,000 удаа нэг хайрцаг нэхэд тэнд нэгэн удаа нэг таах боломжтой гэдэг одоо нэг юм айтем гэж байдаг. Тэр нь жишээлбэл ийм амар спешиал үнэтэй айтем гэдэг ч юм тийм. Тэр дээр үед та нар мэдхүүгүй нөгөө намайг л жоохон багт Томогачи л нэг тоглоом байгаа гэдэг үс шүү дээ нэг. Тижээдэг тижээгээл шээлгэж барайл ус мос өгвөл хоол өгвөл тэгэхгүй бол тэр мөнгө өгчдөг. Ер нь тэрэн шиг ингээд нэг юм одоо юу гэдэг виртуал нэг юм зэрэгэлдээ ертөнцөл бараг үсэт байна тийм үү. Тэгээ тэрэн дээр байгаа тэр хөрөнгө янз бүрийн юмнууд нь ингээл NFT-гээр дамжиж бүртгэгдээл үнц нь ороод ах шиг байна тий. Яг нөгөө хасагийн хэлсэн яг үнэ шүү нөгөө алмаз чинь яг угсаа дэлхийн ингээ яг ховорд байгаль дээр байгаа угсаа үнэхээр ховор тэрэгэн гэрчилсэн. Тэгмэд лаборатори аргаар ингээ ургуулдаг ах юм бол эн чинь тэгэл одоо жишээ энгийн зургуудыг зөвлөд ингээ бүгдэн ингээ хэлчих болно шүү дээ. Тэнгууч яг нэг тодорхой юмнууд дээр за энэ үнэхээр ховор юм байна гэдэг ингээ баталж байгаа. Тэнгуутыг NFT чинь болохоор цаана яг зүгээр зурны арт бүгд дээр ингээ нэг техник гэсэн хэл байгаа шүү дээ. Binary дээр. Зөвхөн энэ binary хэлийг энэ хүн л эзэмшиж байгаа гэдэг гэрчлэгийг л өгдөг тийм. Тэр тамагочиг байсан байх шүү дээ. Тийм юу сая хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж харж байгаа гэж хэллээ шүү дээ. Эрхмээ хизээлээс 20 оны өмнө нэг зураг авсан шүү дээ. NFT дэлхийн нэг өдөр гэдгийг бас чи үг хэлж байхдаа хэлж ирсэн. Би нэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хараад авж гинэ гэд баггүй мөнгө төлөөд авсан. Тэгээд яагаад тийм ихтгэлтэй вэ? Одоо тэр нөгөө авсан аль улсынхыг авлаа тийм. Тэр нь одоо 5-10 жилийн дараа тэгж үнцнийг алдахгүй гэдэг дээр нь яагаад тийм ихтгэлтэйгээр тийм $25,000 авсан. За эргүүлээ зарах яваа ч гэсэн тэр зургийн үнцийн тэгээ бүтсэн түүх нь 10 гаруй жил тэр зургийг зурсан гэдэг чинь айгүй үнцэн тий. За тэрийн тэгээд яг тодорхой хэсгийн улс 190 улс байгаа лээ. Ер нь бол 200 ширхэг NFT байгаа тий. 193 нүүбийн улс тэгээд Америкийг бас ингээд хэд ногтоор нь хуваачиж байгаа. 200 болгочих. Тийм ингээд чинь ганцхан нөгөө Монголын биш гэ бүр дэлхийн нэг өдөр гэдэг утгаараа энэ бол яг NFT дээр дэлхийн зах зээл дээр бол нэлийн бум хийх юм байна. Яг арилжаа гэдэг утгаас ашиг болно гэдэг утгаас тэрийг $25,000 авахд нэх явсан. Үсээд өгөөж хангалттай өгнөлт гэж хэлсэн тийм. Зураг нь тийм хөдөлмөр орсон. Тэгээд би бас нэг хүсэж ирсэн юм гэхээр тэрийг анхны дуудлага худалдаан дээр бүр өндөр хүрээсэй. Яг бол тэр чинь гарааны үнэ гэж чухал. Тэгэхээр тэр миний бодож ирснаас ер нь баг гэж л бодож байгаа. За NFT-г ярьж байгаа юм чинь би нэг бас өөрхөн жишээг одоо үзэж байгаа хүмүүстэй маш ойлгомжтойгоор нэг хэрэглээг нь яриад өгч байна. За би сүүлийн 13 жил арилжаа хийж байгаа. Офицер арилжаа, крипто арилжаа, бонд арилжаа гэдэг. За нэг ч удаа юм сургалт явуулж байгаагүй ерөөсөө төлбөртэй сургалт ингээд танхимаар ч юм уу онлайнаар ч юм уу яадгүй ингээд зав цагаараа хүмүүст ингээд өөрхөн сувгуудаар дискордоор үнгүү яагаад явж байгаа. Энэ хооронд хүмүүс айгүй ингээд уулзъя, уулзаа чамаас хичээл авъя гэдэг саналууд ирдэг байхгүй. Тэр тэгээд хүмүүстэй уулзаад ингээд танхимын сургалт зохион байгуулаад ингээд яваад байх цаг зав байдгүй. Гэхдээ
яг энүүнийхээ юуг нь хараа ер нь ингээд 10 ширхэг өөрийнхөө E гэдэг нэг лого өгс тэр өнгөтэй тэр логогоо ер нь NFT болгоод 1000 төгрөгөөр зараад үзье. Тэгээд яг тэр хүмүүстэйгээ жилд нэг удаа уулздаг. Тэрийг авсан хүмүүс тэгээд 10 ширхэг NFT-г нэг нь авсан үнтэй би жилд нэг удаа уулздаг. Уулзтаа 6 хүртэлх цагийн хооронд за ирээдүйд би хөрөнгөний зах зээлийг яаж харж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд би ямар ашиг хийж ямар одоо алдаатай оноотой харилцаанд хийж исэн. Тэгээд тэр хүмүүс ингээд танилцаад гоё найзлах тийм боломж олж байгаа. Тэрнээс тахны сургалт дээр хийдгээс бол одоо энэ NFT-ний хүнцэн төрөхгүй байх. За 1000 төгрөгөөр гаргасан гэхэд 40 орчим мянган хүн тэрийг авах гэж одоо үзсэн байлээ. Тэгээ одоо 20 дахь зах зээлд эхэлчихсэн. Одоо хоорондоо 25-аас 30 сая төгрөгийн хооронд миний NFT ингээд зараад явж байгаа. Чандараад явж байгаа шүү дээ. Тийм ч Монголын NFT платформ дээр. Тэр энэ надад ямар давуу тал олгож байгаа вэ гэхээр яг NFT гэж байгаагүйс бол энийг зохицуулахад хүн хүч ингээл ягаал тэг цалинжуулаад тэр чинь бүртгээл тэгээ бас нөгөө танил тал нь орж ирэл муухай. Яг энэ NFT гээд давтагдахгүй тэр кодоор түрүүн ярьсан шүү дээ. Сертификат болгоод ингээ кодоор гаргачихж байгаа юм чинь. За энэ кодтой үнэтэй би тэнд сарын тэдэнд дуулцах юм ингээд бүх юм уугаа гаргаад ингээ явж байгаа. Цаана өөрөө энэ блокчейн платформ өөрөө зохицуулаад явчих бол айгүй амар. Тэгээ хоорондоо хэдээр зарна уу яа нуу хамаагүй би хэр сайн ажил хийгээд таамаг арилж байгаа сайн хийгээ явж гин миний NFT-г хүмүүс үнэлнэ. Тэр яг өөрийнхөө үнэлж байгаа үнэлэмжийг маркетт 1000 төгрөгөөр хэлж гаргаад хүмүүст нь орчиж байгаа гэсэн. Ямар ч цаа одоо нэг зурнатаа нэг 6 цаг орчим уулзаад 30 орчим сая төгрөгийн үнэлгээтэй явж байгаа юм байна. Улам манай IC токен Монголын NFT Монгол value дээр хэр сайн явна, найрлцанд хэр сайн байна, хүмүүс хэр сайн үнэтэй зөвлөгөөнд дүгнэ тэр хэрээр үнэ гэдэг төсөөл яваад байгаа. Би муу байх юм бол тэр үнгээ буураад яваад. Айгүй энгийн байна. Чинь тэгвэл ирээдүйн консалтант боё зөвлөх үйлчлэгээ сургалт моргалтын дээр бүр цоо шин бизнес агуулах болохоор юм биш үү те. Хэрэв ингээд нийт хэрэглээнд орчих юм бол тийм. Тэгээ тэр нэг 10 хүн шиг байгаа гэдэг утгаараа бас нөгөө хүмүүсийн бас FOMO гэж байна те. Тийм нэг юу байна. Тэр сайдээс ч одоо тэгвэл хэд дахин одоо 30 мянга жалсан байна шүү дээ. Одоо NFT-г нөгөө хандив өгöd байна шүү. Лилдүүг дээр нөгөө хандив гэсэн шүү дээ. Тэнгуут лилдүүгийн хандивыг одоо жишээл хасаа зөв 20 мянгаар авч байгаа хөөх. Тэнгуут одоо мөнгө нь ингээд цаашаа NFT-г хандивлагдаад явж байгаа. Тэнгуут хасаа өөр ингэсэн нэг юм одоо NFT-тэй болсон лилдүүгийн. Тэгсэн чинь тэрэн дараа нь ингээд 200 болж байгаа. Зүгээр хүнд ингээд 20 мянгаар хандив өгсөн чинь шууд 180 мянга ороод ирж байгаа тий. Тэнгуут нөгөө хэрвээ хандив өгж байгаа бол зүгээр л бид нар ингээд данс руу явуулна шүү дээ. Тэнгуут үлдэх юм байхгүй байхгүй тий. Зүгээр нөгөөнд тэнгуут нөгөөнд нь зүгээр NFT өгчөнгууд дараачих нь 2 дахь зах зээлс нь авах тийм эрэлтүүд гарч ирнэ. Тэгээд зөвхөн тэр хүнд байгаа гэдэг учраас юник болоод байгаа. Тийм тэгээд нэг уран бүтээлчдийн гоё юм нь юу гэхээр за дижитал артууд гаргаад тэрийг олон улс руу ингээд орлууллаа гэхэд чинь хүмүүс хоорондоо ингээд зараад яваад одоо чинь миний NFT хүмүүс хоорондоо зарж байгаа шүү дээ тийм. Хоорондох тэр арилжаа болгоноос нь над руу одоо нэг NFT 30 сая зарлаач над руу 3 сая төгрөг орж ирээд байгаа. Нэг хүн. Тэр юуг нь яа тий анх NFT-г ингэж хийхдээ тийм юм дөрмүүдээ бичт юм уу те. Дамжаа арилжчихад болгоно 10% яач гэдэг юм уу те. Тэр нэгтэй анхнаас 20 морь үйж болох уу? Болно те. Анх дөрмөг яах юм шүү дээ те. Анхнаас смарт контракт гэж одоо энэ ахна шүү дээ. Үн чин одоо чинь ингээд миний насан туршид энэ 10% орж ирнэ гэдэг чинь бор нэлээд өндөр. Сард нэг зарагдах чинь л 3 сая төгрөг гэдэг чинь. Энэ чинь байн гэж явж байгаа. За Монгол NFT-г community аль хэдийн үүссэн байна. Тэгээ миний мэдхийн нэгээс илүү ах шиг байна те. Бас 2-3 юм байгууллага community үүссэн байх шиг байна. Хэр явж гин тэгээ яагаад энийг үүсгэн байгуулах болов? Зорилго нь яг юу вэ та гэдэг. Монгол NFT community-г Монгол NFT платформ гэж байна. Аль. За юуны өмнө нөгөө сая одоо блокчейн NFT-г би бас одоо өөрийнхөө үгээр одоо үзэгчтэй тайлбарлах гэж хичээе. Тэгээ өмнө бас нэг дурдж ирсэн жишээг энэ дээр авъя. За ер нь блокчейн чи яг юу юм бэ? Блокчейн гэж яриа л идэхтэй. Бид нар энэ дээр нөгөө өнгөө аудиобук бас гаргаад ингээд мэдээлэл олох талаар дэмжлэг болоосаа гэд гаргачихсан байж байгаа. Ер нь блокчейн чи нөгөө нэг одоо цахим бүртгэлийн систем болчихж байгаа. Одоо нэг дэвтэр гэж байдаг бол тэрийг ингээд захимжуулчихсан. Тэр нь одоо ингээд бүх оролцогчдод нь ингээд баталгаажуулаад явж идэг. Ямар нэгэн худал хуурмаг юм болох юм ч боломжгүй. За энэ технологиг одоо юу гэдэг нэг хэдэн 10 жилдээ ер нь бол тохиож болох тийм маш агуу технологи гэж одоо залуучууд ер нь бол харж ийн дэлхийд их нь. За энэ технологи нь үнэхээр юм агуу юм бол энэ технологи дээр суурилсан дижитал сертификат л гараад ирчихэж байгаа. За яг зөвхөн дижитал сертификатаар зогсохгүй тэр артлын бүтээгдэхүүн нь одоо яг энэ эрхмээгийн NFT шиг те
артлын бүтээгдэхүүн нь өөрөө limited байж чадах юм бол юу ч байж болно энэ дэр. Тэгээ тэр утгаараа энэ чинь ингээ нэг айгүй олон layer дээр энэ creativity буюу бүтээлч сэтгэлгээг ашиглах боломжтой болчихж байгаа. Бид нар дөнгөж одоо эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр тоглоомынхоо дүрм нь айгүй тодорхой болчихж байгаа. Эрхмээтэй уулзахын тулд өмнө нь эрхмээг таньдаг хүн байна уу гэд хайдаг байсан бол одоо таньдаг хүнийг олцоод найзтай нэг жоохон ингээд өгчөөч би нэг газар цуг үйж чи дуутчаач мочаач гэдэг юм чи одоо ингээд байхгүй болж ийн гэсэн үг байхгүй одоо эрхмээ гэдэг хүнтэй уулзахын тулд тий. Тэгэхээр тоглоомын дүрм нэгдүгürt маш тодорхой болчихж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө би 99.1-тэй дугаарын жишээг авчихсан шүү дээ тий. Тэр бол одоо ингээд дэлхийд дахинд нэг амар үнцэнтэй болчиход байгаа CryptoPunks гэдэг нэг юм нэг 10,000 ширхэг collection байгаа. Одоо хамгийн үнэтэй нь одоо сая үнэ өөрчлөгдөж өгвөл нэг 11.7 сая доллараар нэг еврей бизнесмен залуу авсан байгаа байхгүй. Энэ яагаад ингэж үнэ хүрээд байгаа гэхээр нэг төрлийн анхдагч. Тэгээ н анхдагч байснараа эдгээр нь тэр нэг community-га үүсгэсэн. Тэр нь айгүй хүчтэй. За 99.1-тэй дугаар яг адилхан одоо NFT гэж байгаагүй л болохоос биш дахин давтагдчихгүй те яг тоо учраас те. Тэгээ ингээд хязгаарлагдмал тэгээ өшөө дээрээс нөгөө нэг circulating supply буюу нийт зах зээл дээр эргэлдэж байгаа 99.1-тэй дугаарууд нь өөрөө айгүй хязгаарлагдмал. Ерөөсөө нэг 99.1 дугаар авсан хүмүүс тэрийг зардггүй. Яагаад бас хязгаарлагдмал өшөө дээрээс нь илүү хязгаарлагдмал болчдөг гэхээр энийг хөрөнгө оруулалт гэж хараад ченжүүд орж ирээд ерөөсөө нэг хувь хэрэглэгч зарахт нь шууд авчдаг. Тэгээ ингээд тэрэн дээр ингээд банк осорчин байнга барьцаа тий. Тийм барьцаа өгөөд зээл өгчөнгүүт барьцаан дээр үсээ зээл өгчөнгүүт одоо юу гэдэг нь 100 сая төгрөгийн 99.1 дээр 40 сая гэдэг ингэчингүүт 40 саяас доош буухгүй тодорхой юм байна ч гэдэг юм уу тий. Тэнгүүт энэний араас одоо XX11 гээл өөр операторуудын бас зөндөө дугаар гарч ирлээ л тий. Тэднэр нь бол нөгөө нэг одоо за дуураймал гэж одоо хэлэх нь хаашаа юм. Гэхдээ ямарваа нэгэн байдлаар араас нь гарч ирсэн гэдэг утгаараа 99.1 дугаар шиг тэгж үнц нь хүрч чадахгүй байхгүй тий. Тэгэнгүүт одоо ингээд айгүй олон хүмүүс дэлхийд дахинд ингээд тэр нэг 10,000 ширхэг коллекц гаргачвал одоо балчтын мэн гэдэг нэг ойлголт авчихсан ингээ араасаа гаргаж байгаа. Тэгэнгүүт энэ дээр чинь одоо өдөрт фейлдж байгаа зөндөө дампуурж байгаа зөндөө төслүүд байгаа байхгүй тий. За магадгүй Монголд ч гэсэн бас нэг зарим одоо 11-тэй дугаарууд нь яг төдийлөн үнцэнээ олж чадахгүй ч юм уу тий. Тэгэхээр нэг ийм үнцэг ерөнхийдөө байгаа. За Монгол NFT гэдэг платформыг бид нэр яагаад одоо үүсгэн байгуулсан бэ гэвэл одоо энэ Монгол уран бүтээлчдийг энэ Монгол гэдэг хашаанаас нь гаргах одоо боломж юм байна тий. Бид нар ч одоо сүүлийн 30 жил ерөнхийдөө нэг лавшаага идэл дээр доор орж зодтолтол тий. Ерөөсөө нэг зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам гэл нэг жижигхэн эдийн засагтай явж ирсэн. Бидний зорилго бол одоо энэ Монголын баялагийг дэлхийн эдийн засагт эзлэх орон зайг бий болгож өгөх платформ буюу гарцсан интернет, блокчейн, NFT юм байна гэдгийг ерөнхийдөө тодорхойлж байгаа. Тэгээд тэр утгаараа ер нь бол анх Монгол NFT-г үүсгэн байгуулсан. Тэгээд үүсгэн байгуулагдаад энэ ч одоо нэг 2 сар л болж байна. Энэ хугацаанд бол маш эрэлттэй гарсан одоо бүтээл болгоно нь хэдэн секундээр хэмжигдэж зарагдаж байгаа. За энэ дээр яг мэдээж үнцэнтэй бүтээлүүд ч байгаа. Бас нэг төрүүлж авахгүйсэн гэдэг нэг одоо юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж бас байгаа тий. Эрхмээгийн NFT бол одоо Amazon-ы серверийг унгаагаад 1 секунд хүрэхгүй хугацаанд дуусна гэдэг чинь бол одоо тийм амар болсон. Тийм тэгж зарагдаж байгаа хэрэг тий. Би араа нэг юм яг ойлгохгүй байна. За эрхмээгийн жишээг бол ойлгочлаа. Тэр нөгөө сургалтын консалтинг гэдэг бол яг make sense-тэй ойлгомжтой. Тэнгүүд за тэр нөгөө зураг биш уран бүтээл одоо лайв хийгээд байгаа. Би магадгүй нөгөө old version хүн байх л та. За одоо юу гэдэг дэлхийн нэг өдөр гэдэг зургаар жишээ аваад байхад би тэрийг ингээд айгүй хүн төлөөд авчлаа гэж бодъё. Тэр дижитал юу NFT гэдэг сая доллар ч юм авчлаа гэж бодъё. Тэгтэл би тэр яг ориг зургийг ингээд ажлынхаа ч юм гэрийнхээ хамд бас ингээд өлмөр байхгүй. Яг тэгэл нэг хаяа очиж ингээд байр айл мөнөрлээ л дээ. Фил хийж яадаг. Тэгэхээр NFT бол энэ ориг зургийнхэн зохиогч ирмэрт бол хамаагүй. Яг хөө тэр нөгөө яг тэр төсөл яг яаж явах гэж байна анханасаа дүрм нь яаж бичигдэж байна гэдгээс хамаарч. За дийлүүлж болох юм байна. Дэлхийн нэг өдөр дээр одоо яг ямар зарчим баримталсан бэ гэхээр за энэ том зураг зүгээр ингээд гадагшаа зарах юм бол нэг 2-3 сая доллар хүрэх юм шиг байна. Маркетинг хийгээд зарвал 10 сая доллар хүрэх юм шиг байна. Маркетингийн зардлыг бид нар яаж гаргах вэ гэхээр 200 NFT гаргаад жижиглээд ямарваа нэгэн байдлаар тэр зургийг одоо үнцэнд хүрнэ гэж бодож байгаа хүмүүс хараад сүрдэж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт тэр хүмүүс хөрөнгө оруулалтын боломжийг олгож байгаа. Одоо эрхмээ жишээ нь ингээд Англиг авчихсан байна. Тэр зураг 10 сая доллараар зарагдах болгонд
10 сая долларын 10%-ийнх нь 201 эрх мэд орох буюу $5,000 ороод явна гэсэн үг. Смарт контрактаа тийм. Насан туршдаа хэдэн ч удаа зарагдсан, хэдэн ч доллараар зарагдсан эрх мэ буюу тэр бусад 199 NFT хоолд хийж байгаа хүмүүс рүү ороод явна гэсэн. Тэгэхээр одоо тэр зургийг бүтнээр нь авах санхүүгийн боломжгүй хүмүүс одоо жишээ нь ингээд бас ингээд за энэ зургийг авах юм байна гэж чинь тий. За энэ NFT-нээс соёл урлагийг дэмжих сан хувь авчиж байгаа, технологийн баг нь хувь авчиж байгаа, маркетинг гэж зарцуулчихж байгаа, зураач нь авчиж байгаа. Тэгээ бид нар энэ маркетинг дээр айгүй өндөр бааж тавьсан байгаа. Энийг ч гэсэн яг NFT авж байгаа хүмүүс нь бас хараад за маркетинг дээр маш өндөр баажттай байгаа юм байна. Дийлэнх нь одоо зураач руугаа орчихгүй юм байна. Тэгэнгүүт бид нар чинь энэ маркетингээр одоо энэ сторигоо одоо хэр энэ дэлхийн нийтэд таниулж чадна. Тэдий чинь тэр нэг үнцэн өсөж байгаа. Одоо ингээд бид нар чинь нэг ийм үе рүү орох гэдэг штэ. Public facing wallet буюу бүх дэлхий дахинд харагдаж байгаа энэ блокчейн дээр байгаа таны төрөвч харагдаж байна. Дэлхийн мундгууд Elon Musk юу авж байна? Бүгд харах боломжтой, тий? Одоо тэр Paris Hilton юу авж байна? За магадгүй нэг дэлхийн од нь энэ нэг зургийг авлаа. Тэгэл эн чин цаашгаа ингээд viral effect болоод ингээд ер нь л явчихж байгаа. Тэгэхээр тоглоомын дүрм тодорхой болчихж байгаа энэ ухаалаг гэрээн дээрээ одоо хүсснээрээ энэ гэрээгээ буюу энэ хуваарлтуудаа зоогоод өгчөж байгаа юм тий. Тэгээ том зураг нь өөрөө зарагдахад зураач нь тэдэн хувийг аавна, тэдэн хувийн технологийн баг руу орно гэх тэр нь бас тусдаа revenue sharing буюу орлогын модельүүд явчихж байгаа байхгүй. Үүнтэй холбоотой хэдүүлээ юу бас ярилцах хэрэгтэй байх. Бас та бүхэн гоё тайлбар өгөөд мэдээлэл өгөөч. Metaverse гэдэг одоо тий. Одоо Facebook яриад байгаа. Тэгээ миний зөвхөн хар ухаанаар ойлгоход бас нэм зэрэгэлдээ тий. Virtual ертөнцийн үсгээд тийм учраас тэр ертөнц үүсэх боломж нь байгаа учраас тийш асар их хэмжээний хөрөнгө оруулалтад цотгож байна л да. Магадгүй тэр виртуал ертөнцөө тэр ажлын өрөөгөө чимэх зураг нь магадгүй яг энэ NFT ч болоод байх шиг байна л да. Тэгээд яг хоо залуучууд ингээд айгүй амархан ойлгох бах те одоо хэдээс доош гэдэг. Уусаа томос тоглож те. 50-60 оных ч юм уу те арай нэг өөр нөгөө вит ингэж өсч хүмүүсүүд ингээд бас юу бүрхэг л байгаад байна л да. Тэгэхээр энэ нэг юм хиймэл ертөнц гэдэг юм юу гэдэг virtual ертөнц яагаад энэ технологийн том гихгүүд ийшээ хөрөнгө оруулаад бүр ингээд тусдаа энэ проектууд хийгээд яваад энэний потенциал боломж болон нөгөө талдаа эрсдлийг танд яг яаж харж байна. Сүүлийн үед би ингээ айгүй болон янз бүрийн хөрөнгө оруулагчтай уулзахад одоо юу байна? Виртуал ертөнцлөөр хөрөнгө оруулна гэж яриад байгаа юм. Тэгээ жок хийгээд байгаа юм бол тийм биш сериус нэ. Яагаад хүмүүс юм сериус нэ? Үнэхээр тийм том боломж байна тий. Одоо зүгнэлт кинонуудтай л адилхан шүү. Тэр энэ одоо яг амьдрал дээр баг биелээ олоод эхэлчлээ тий. Ер нь бол бид нар аль дээр л амьдарч ирсэн шүү дээ. Metaverse дээр одоо Counter тоглоно, Dota тоглоно гэдэг чинь эсвэл World of Warcraft гэдэг нэг тоглоом байхгүй. Тэр бол жинхэнэ мета ертөнц. Одоо ингээл яг тэр серверлөө ороод тоглонгууд тийч бүх хүмүүс нь ингээл бүгд амьд. Бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн энэ мета хөлбөрүүдтэй Blood Elf болд юм, Night Elf болд юм эсвэл те янз бүрийн классуудтай тэгээ яг юм өөрийнхөө төрлийг болоод тийч ингээд тоглодог байхгүй. Тэгээ тийч бол химэл оюухан ботнууд бас байж ин тэнгуутаа хүмүүс ингээд хоорондоо ингээд тоглодог P2P гэдэг. Player-ийн эсрэг player гэдэг ингээд тоглодог байхгүй. Тэнгуут тэд нар анхнаасаа ертөнц нь байсан. Одоо тэнгуут тэн дотор ингээд бас item байдаг байхгүй. Тэр хувцсыг өмснөөрөө одоо илүү magic damage гэсэн янз бүрийн бааш. Тэнгуут тэдний NFT-гээр болгочих юм бол тэр чинь ингээд үнэтэй болчихж байгаа. Одоо тийм би бол яг тэгж л одоо бодож байна. Юусе бид нар угаасаа ашиглаж исэн. Сая л гинэт мета руу мета гэж хэлэн гутал одоо мета гэдгийг анзаарч эхэлж байгаа байхгүй юу? Одоо яг хөгшин өстэй хүмүүс нь. Тэрнээс хүүхдүүд бол аль хэдийн тоглоод гэсэн чинь Minecraft дээр хүүхдүүд ингээд аль хэдийн гадаад хүмүүстэй Roblox дээр те аль хэдийн найзуудтай болсон. Тэгээ тэнцэнэ бас айтам та. Тэгээ тэднийг нь л зүгээр тийм 8 хийчихнэ. Тэр чинь бүр жинхэнэ доллар мөнгө авдаг шүү дээ. Хэдэн доллар байна те хүүхдүүд гэж байгаа байхгүй. Хэдэн доллар өгчтэй 20-30 доллар өгчөөл би нэг ийм айтам авмаар байна гэж байгаа. Одоо хүүхдүүд нэг юм юу болсон шүү дээ. Нэг дээр нэг дэлгүүрээс юм аваад эсвэл ийм тоглоом авъя гэдэг байсан чинь одоо хүүхдүүд аль хэдийн зүгээр юм тийм тоглоом руу ороод гэлцсэн. Надад тийм айтем скин өчгтэй тэр нь л илүү надад үнцэнтэй. Яг тэгэхээр би тэрийг өөрөө хараад тэрнээс ингээ гой кап авч штэ. Ер нь бол хүүхд ч гэсэн ингээд анх тоглоомороос яг тэр гэж авж байгаа. Тэгмээд ялгаагүй дижитал тэр бас тэр ингээ байж байгаа. Тэгээ одоо ингээ шүү хүүхдүүд бол аль хэдийн өссөн гэж байна. Тийм манайхан ч одоо 13 настай Roblox тоглодог. Тэрсэн өдрөөрөө өөрийнх нь тэр одоо юу байгаа шүү дээ 4 байгаа шүү аватар байгаа шүү. Тэрэн дээрээ хуцас авуулаад бөө баяр. За баяр. Би бол өмнөөс нь бас гоё байдалж шүү. Би бараг $40 хоцч ийлээ. Тийм. Тэгээ ерөөсөө чи кредит картаараа бүгд авч өгөө. Тэгээд манай охин тэр ангийнх хүүхдүүд нь бүгдээрээ тэр ингээ холбогдоод тоглодог. Тэр дотор ингээд хувцаараа гайхуулаад нөгөөдөл нь яг болж байгаа процесс хажуунаас сонсоход нэг хүүхдүүд ёо чи нэг авсан юм уу би аавтай хэлж аавал надад авч өгөх үү гэж.
яриа өрнөж байгаа. А яг би энэ дэр чинь нэг ийм хэдэн жилийн өмнө манай найз CS:GO-ийн юуг Аканы скинийг $6,000 авч ирсэн байхгүй. Би ч юу болоод яг одоо нэг NFT-г ойлгохгүй байгаа хүмүүс. Яг би яг тийч тэр үед байж байгаа байхгүй. Би бол хизээч ийм юм. Тэгээ чинийг эзэмшлээгээд ингээ яах вэ 6 тэр хүн ингээ бүр ингээ амар хайп яваа байхгүй. Би одоо яг ингээ ойлгож. Одоо хэм бүр NFT ингээд орж ирснээр бүр гоё. Тэр скин дахиад нөгөө компани хэдийч гаргаж болно. Гэхдээ энийг NFT-тэй уйчих юм бол тэр бол ингээд бүр таслагдчих байгаа гэсэн. Яг үнэхээр limited edition ингээ байгаа гэдгийг NFT чинь тодорхойлоод өгч байгаа. Ер нь одоо блокчейн чинь одоо токен гарч ирээд одоо NFT-нд гарч ирснээр давуу тал нь болохоор нэг ийм глобал маркеттай болчихж байгаа байхгүй. Өмнө нь болохоор ингээд нэг компани гаргасан нэг локал сервер дээр үйждэг. Тэр компанитай тэрийг нь юу аах бүгд ямар ч гэрээ байхгүй санаалж байгаа тийм компани харал явж идэг. Одоо болохоор тийм бид нар дундаа гэрээ хийдэг болчихлоо шүү дээ. Тэнгүүд чинь зөвхөн одоо тэр компани дотор биш энэ компани одоо юм энэ зах дээр зарагдах боломжтой ч юм уу. Тэгээ тэрийг нь өөр гадаад зүгээр аваад хоол хийх боломжтой ч юм уу. Тэгээд үн чинь одоо зах зээл ингээд томроод хүмүүсийнх нь одоо сонирхож байгаа хүмүүсийнх нь зах зээл томрч гарч угаасаа илүү бодит үн чинь илүү том өсөлт гарч ирж шүү дээ. Тийм болохоор нэг блокчейнээр дамжуулснаар саний өмнө байсан метаверс гэдэг нь ойлголтод өмнө зүгээр хүмүүс Minecraft гэдэг тоглодог байсан ч тэр бүх одоо өмчүүд нь бүх одоо тэр барилга байгууллагууд тэр одоо бүтээлч чанар одоо сэтгэлгээ гаргаж бүх барилгын бүгдээ Microsoft-ийн өмч болсон байж байгаа юм те. Тэнгүүд чинь Microsoft сервер унтраалаа гэнгүүт тэр нунтар чинь одоо тэдний эргээр л байна гэсэн үг шүү. Тэгсэн чинь одоо тэр одоо Facebook-ын гаргах гээд байгаа чинь одоо metaverse meta юм байж байгаа шүү дээ. Тэр NFT-тэй холбоно гэж хэлчихлээ шүү. Тэгэхээр ч одоо тэр хүний бүтээсэн бүх байшин бүх одоо тэр одоо яг өөр хүн болж байгаа гэсэн. Яг metaverse дээр ингээ байшин барихын тулд яг жинхэнэ амьдрал дээр байшин барьдаг чи баг бүтэг гарах гэдэг байхгүй. Нэг хаус гэхэл жишээлбэл одоо $100,000 гэх юм бол яг $100,000 цуглуулж ийс яг гоё тийм хаус барих хэрэгтэй байхгүй. Хүснээр шууд ингээ барьж болохгүй те. Материал нь хаанаас авах юм бол бас яг NFT-гээр гаргаж ирэх гэдэг байна. Тэгээ одоо идеал ертөнцийн юмнууд одоо яг жинхэнэ одоо бодлогчдын нэрээр тийм чинь одоо бодит ертөнцийн байгаа яг айгуу сайн тийм дизайнер метаверс дээр гоё хаусын загварууд яг тэр хүний нэр дээр тэр хүн хийсэн байх гэдэг утгаар тэр NFT бол үнэхээр үнцэн төхөрнө. Одоо ч бүр ингээд нэг газар виртуалаар зарагдаж байгаа. Тийм биш. Өөр юм болж байгаа булаацалтай. Тэгээд яг нөгөө эргээд эн чинь нөгөө тоглоомын дүрм рүү орчиж байгаа байхгүй те. Ингээд хүүхдүүд Fortnite, Minecraft дээр ингээд Roblox дээр айгүй их хэмжээний цагаа зарцуулаад ингээд тоглоод байдаг. Эн чинь эргээд нөгөө тэр блокчейн технологи дээр суйрлаад санхүүгийн хөрөх чадвар буюу санхүүгийн суурийг бэлтгэсэн энэ метаверс чинь өөрөө эргээд айгүй тийм том ертөнц болчихж байгаа. Одоо нөгөө нэг эдийн засагчд чинь энгийн эдийн засагч мэрэгчлөө зүгээр явахтай л нэг мэрэгч сонсогддог бол одоо дижитал эдийн засагч гэдэг чинь бүр айгүй тийм кул мэрэгчл болчихлоо шүү дээ. Тэгээ одоо энэ блокчейн дээр суурилсан бүх төлбөр мөнгө нь криптовалютаар явдаг тоглоомн дээр хүн цаг заваа зарцуулаад тэнцэнэс мөнгө хийгээд гараад байгаа юм. Цаг заваа зарцуулснараа өөрийнхөө тэр дижитал нөгөө нэг identity-г хөгжүүлснээрээ тэнцэнэс мөнгө хийж гараад байгаа. Тэр нь айгүй хялбар олсон мөнгөө тухайн бирж руугаа шилжүүллээ. Тэрийг өөрийнхөө улсын одоо fiat мөнгө болголоо. Тэгээд баг гэр бүлэд хижээгээд явж байгаа кейсүүд бол одоо Филиппинд Axie Infinity гэдэг тоглоом дээр гарч ирж байна шүү дээ. Блокчейн дээр суурилж байгаа энэ видео тоглоомууд блокчейн дээр суурилж байгаа өмнөх судалгаагаар нэг 2-3 жилийн дараа 2-3 жилийн дараа 90-с дээш хувийн бүх тоглоомнууд блокчейн буюу криптовалюттай холбоотой болно гэжсэн энэ судалгаа чинь сая хинч төсөөлшгүй юм одоо ковидтай ч бас холбоотой бах тий. Ерөөсө 6 сар гэдэг тавигдчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо нөгөө эн чинь тоглоом тоглоод гэр бүлэд хижээдэг магадгүй одоо нөгөө нэг фитнест яваад зөвхөн биеэ хөгжүүлэх биш фитнест яваад нөгөө фитнесийн бүтээгдэхүүн зарж байгаа компаниуд нь блокчейн дээр тоглоомын дүрмэн тодорхой болсон учраас нөгөө фитнест яваад мөнгө хийх арга боломж одоо хүнд бас нэгтгэх гэдэг шүү дээ. Юун дээр процесс талаас ямар байд юм бэ? Одоо ингээд за юун дээр процесс талаас ямар байд юм бэ? Одоо ингээд за professional ойлголттой болчлоо. Бас NFT. Тэнгүүтээ яг информашигийн багш ч юм уу сурагчтай сургалтын үйл ажиллагаа явуулдаг хүмүүс адилхан санаа аваад NFT-гээ гаргаа тий. Тэр хүний хувьд юм хийя гэвэл гарах өртөг. Тэр хүний хувьд NFT гарах өртөг
зардал те цаг хугацаа процедур амархан ингээл болоо юу бас жоохон ажиллагаа шаардлагатай. За наа чинь эргээд нөгөө нэг хэр одоо комплекстэй тэр нөгөө нэг ухаалаг гэрээ чинь хэр гүнзгий орж байгаа гэдгээс бас шалтгаалчихж байгаа. За яг артистаас бол одоо яг өнөөдрийн байдлаар шаардлагадж байгаа юм бол за нөгөө тэр NFT чинь яг ямар график зурагтай байх юм тэрийг үнэхээр гоёор хийх гэж байгаа бол мэдээж хүнээр зуруулах бах. Энгийнээр хийх гэж байгаа бол за тэгээд өөрийнхөө зургийг аваад тавьчихна тий. Тэгээ ер нь бол янз бүрийн тэгж уртчилж гараад ах зардал бол ерөөсөй байхгүй байна. Энэ баг үнгүй гэж бодож байгаа юм. Хуучин дээр үед нэг юм яг тийм бохгүй. Одоо ингээл дижитал артистууд ингээл би NFT гаргал тий. Тэнгуутаа яах вэ гэл за би мөнгө баг тэгээ яваад байгаа байхгүй тий. Ингээ ямар ч NFT-г ойлгоцсон. Гэхдээ яаж гарах уу гэдэг мэдэхгүй. Тэр чинь ер нь бол зүгээр л Facebook дээрийг зураг апплод хийж байгаа юм шиг л оролт гэсэн үг тий. Яг л тийм ерөөсөө. Тэр нэг хүмүүс яриад байж за чинь чи NFT гаргацсан юм байна. Өөрийнх нь логог тий цэнхэр дээр хийг үсгээ ингээ гаргацсан юм байна. Эний чи хүн хуулж аваад ингэчлөө гэхээр тэгвэл хуулж авсан байсан ч гэсэн би тэр хүнтэй уулзахгүй тэр хүн код тий штэ. Би яг цаад юуг нь суурийн хүмүүс нь харин тий хүмүүс яг тэгэд байхгүй. Би наадад ч копи чих юм биш тий гэж бодод байгаа. Тэгэхээр тэр хүн яг үндсэн гол юм нь ойлгоогүй байхгүй. Би ингээд нэг энэ болохоор ингээд хамтлагийн цомгон дээр амар гоё жишээ юм шиг санагдтыг. Одоо би жишээлбэл Linkin Park-ийн фэн байлаа гэж бодсон. Би энийг газраас дэлгүүрээс цомог авсан чинь би яг Linkin Park ингээд шууд гаргаж ирээ наашаа өгч байгаа гэдгийг би мэдэх боломжгүй байхгүй юу. Тэр копидод ингээд ингэсэн би ялгаж чадахгүй шүү дээ. Тэнгуут яг адилхан сонсогдоод энэ CD мэд бүх юм ажиллана. Тэнгуут NFT цомог гаргачлаа гэж бодъё. Тэнгуут дундын нөгөө нэг ингээд дундаас нөгөөдгөнд хоолборч тавьж ингээд зардаг тэр нөхдүүд хуулж чадахгүй байхгүй. Шууд л яг энэ NFT Linkin Park NFT гаргасан байна гэх юм бол би яг NFT цомыг авах юм бол яг л Linkin Park руу би хөрөнгө оруулж байгаа байхгүй. Тэгэх юм бол одоо гоё те эсвэл би зүгээр Монгол зүгээр нэг дэлгүүрээс авахд тэрэн зүгээр урд нэг юм копиддаг тийм газараас авчих юм бол юу Linkin Park хөрөнгө оруулах тэр чинь ингээд шал өөр нэг хүн хийж байгаа шүү дээ те. Тэнгууд нь тэр нэг өөр нэг зүйлийг одоо юм шулуун ингээд шууд тэр нөгөө юу үйлдвэрлэж байгаа хүнээс хэрэглэж рүү ингээд ирж байгаа гэдэг нь л одоо ингээд баталгаажуулчих. Тэр нөхөр бол диплом ч юм айсгүй тийм байрны ордер гэдэг. Хүний байрны ордер зургийг авчаад ингээд болчих юм чи яагаад энэ цаасан гэж байгаа юм. Тэгээ цааталт нэг юм гэрээ хийж байгаа юм. Тэгвэл бидний яг энийг одоо хэдүүл нийгмийнхаа аюултай холбох гээд үзье л та. Бол хамгийн гоё. Бидний нөгөө нэг регистрийн дугаар чинь тэгвэл баг тэгэл тийм шүү дээ. NFT гэж ойлгож болох нь юу оруулах юм бол блокчейн зөө яг хүн болгонд unique юм наам бол одоо ингээл банкнд наазахын гүйлгэхээс хол энэ тэнд очроо ядаргаат те регистрийн дугаар чи хийдэм мэт ингээл хайрыг ингээл олон хүний өмнөөс тэгэл тэр мөрөө хэлмээргүй дээ шүү дээ. Заалаар нэг ойрлоо л дээ хийдгэнэ гэх. Тэгэхээр ер нь улс орнуудад ингэж энэ иргэний бүртгэл төрийн энэ basic үйлчлэгийг энэ технологитой холбосон ялгаа NFT энэ болох систем юу байдаг уу? Та тэн дээр юм зөв бодож байгаа юм байгаа юу гэсэн. Яг энэ дээр бол одоо NFT гэхээр нэг хэр хит нөгөө нэг юм туйшрал болчих гээд байна л да. Юм болгоныг NFT-тэй холбохтой. Нөгөө блокчейн технологич өөрөө энэ дээр хангалттай байхгүй. Зарим улсууд одоо нөгөө газрын бүртгэлээ блокчейн дээр хийгээд эхэллээ гэж яг тэр чинь мэдээж процесс орно шинэ технологи хэрэгжих гэж те. Яг нэлээд хэдэн улс бас хэдэн жилийн өмнөөс энэ дээр нэлээд урд алхаж байгаа. За яг энэ саяны бүртгэлийн яг юм дээр бол тэгээд блокчейн технологи нь өөрөө хангалттай. Одоо бас нэг шаардлага юм оюуны өмч гэдэг байгаа шүү дээ. Оюуны өмчийг бол одоо байгаа одоо энэ уламжлалт юунд одоо шүүх механизм дээр бол ингэж ашиглаж болт юм билээ. Сонин ингээд өдөр тутмын сонин ингээд тарагж байгаа сонин дээр хэрвээ тэр уран бүтээл хэвлэгдсэн байх юм бол тэрийг бол ингээд оюуны өмчөөр баталгааж өгч болдог. Ягаад гэвэл тэр чинь нэг дистрибьют хийгээд байгаа шүү. Өдөр тутам хэвлэгдээл Монгол орн даяар ингээд тарагдал ингээд явж байгаа чинь нөгөө нэг тэрийг өөрчлөхийн тулд бүх сургуулиудаар бүх номын сангуудаар очиж өөрчлөх хэрэгтэй байна. Тэнгүүд за окей наад чинь бол чи гаргасан үнэн юм байна. Тэдэн сарын тэдний сонин дээр гарч ирсэн байна. Гүр яг энтэй адилхан байна. Тэр сонин гэдэг нь блокчейн. Тэгээ дээр нь би дээр нь одоо хизээч хамаагүй те яг хизээ 10 бүтээлээ байрлуулсан гэдэг чинь миний оюуны өмч болж байгаа. Удахгүй одоо нөгөө нэг яг энэ одоо концептороо одоо манай шүүгч юм уу те за окей энэ биткойн ч юм уу этериум гэдэг энэ хэд хэдэн блокчейнуудыг бол бид хүлээн зөвшөөрөе. Наад чинь өдөр тутмын сонин шиг гэвлэж байгаа гэж одоо дистрибьют хийж байгаа өөрчлөлтгүй гэж бодоод тэнгуут л одоо энэ NFT-г хин нөхөр одоо юу ягаал скриншот хийгээл ингээд тавьсан байж байгаа бодож чинь те одоо бас л блокчейн дээр тавьж шүү. Гэхдээ тэр нөхөр тэр хүнээс өмнө тавьж чадахгүй байхгүй. Блокчейн болохоор тийм болохоор яг одоо сонин байдлаар одоо тэр ашиглаж болно. Тэгээд оюуны өмчийг баталгааж өгч байгаа. За дуу байж болно, шүлэг байж болно, зураг байж болно, зүгээр дижитал арт гэж болно. Заавал арттай жинхэнэ зураг бас байх албагүй байхгүй. Тэгээд
Гэтэ ерөөсөө нэг тийм сонирхолтой байгаад оюуны өмчийг тэгж бас хамгаалах боломжтой. Блокчейн ялгаа NFT-ээс хэд нийтлэл гадны нийтлэл цаг үглэж хаарсан. Бид илүү юу талаас нь сонирхыг батсан. Эрсдэл те юу талаас нь. Тэнгүүд яг ингээ анханасаа нөгөө файл оруулахдаа яг фейк файл те оруулах өөртөө тийм эрсдэл байна гэж. Нөгөө талаас сонирхолтой юм нөгөө хасаад бэс дээр ярьчихсан нөгөө бүх юм чи блокчейн дээр сурлал одоо энэ баг гаранти болчиход шүү дээ. Тэнгүүд одоо хятад Америк хоёр гэдэг байгаа те нөгөө контент компьютероор өрсөлдөж байгаа. Тэгээ хуучин ингээл 50 60 жил гэдэг байсан болоод баг 5 10 жилийн дотор супер компьютер нь гараад блокчейнийг юу гэж игдэх те одоо бидний нөгөө яриад байгаа хамгийн давуу тал нь сул тал болох магадaltaа гэж нэг юм яриад байгаа байхгүй. Тэр энэ нь өөрөө яг бодит амьдрал дээр хэр одоо үнэн хэр том эрсдэл бай. Тэгвэл одоо юу NFT юу крипто болно гэдэг ер нь бол хэрвээ тэгэхээр болчихвол те. Одоо бол ингэж санагдаж байгаа. Контент компьютер бол угаасаа гарах нь тодорхой. Тэгээд цаг хугацааны асуудал болчихлоо. Бүх онлайн гэж яатсан зүгээр практик дээр л гарч ирэх гээд удаад идэг. Тэнгүүд тэрэн дээр ч алидийн бас ингээд нэг квантын блокчейн. Нөгөө талд зэрэг болж байгаа гэж. Тэгээд одоо ер нь компьютерын бэлэн болчих юм бол онлайн хувьд бол квантын блокчейн ийм аргуудаар хийх боломжтой гэдэг. Одоо тэр нь болохоор бүр давуу тал. Одоо ч бид нар компьютерийн сүлжээ ашиглаад байна шүү дээ. Компьютерийн сүлжээ ашиглаж байгаа бол бид нар нөгөө нэг дэлхийд даяараа нэгэн шийдвэрт хүрэх гэдэг нэг амар том асуудал гэдэг консенсус төрөх гэдэг. Одоо 10 блок зэрэг үйлдвэрлэгчүүд бид нар аль нэгийг сонгохгүй бол тэр чинь блокчейн биш блок 3 болоод ургаалж шүү дээ. Тэгээ одоо оюун санаагаа тэр салаал болохгүй тулд нэг хоорондоо хагалдахгүй тулд нэг л юм барьж авах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн сүүлийн блок аль нь вэ гэдэг тэр бид нар консенсус төрж авах хэрэгтэй. Тэгвэл тэрийг заавал интернетээр онлайнаар одоо интернет одоо хийж байгаа. Дэлхийг ч одоо нэг сигнал ингээд тойрох гэж бас ингээд удаа шүү дээ. Тэнгүүд контент компьютер нь болохоор тэр чинь офлайн байсан ч гэсэн хоорондоо зөвшөлтсөл бүрж болдог. Тэгээд тэгэхээр одоогийн энэ классик компьютер дээр хийж байгаа програмууд дандаа юм абстракт төвшөнд хийж байгаа. Одоо юмыг бид нар ингэж загварчилж ингэж зохиож виртуал болгож ингэж хийж байгаа шүү дээ. Контент компьютер бол яг нэг жинхэнэ ертөнцийн зарчмаар ажиллаж байгаа юм байна байхгүй. Тэгэхээр илүү жинхэнэ одоо блокчейн гэдэгтэй гарахгүй л дээ. Гэтэ илүү жинхэнэ одоо санхүүгийн тийм одоо ертөнцийн бүр ингээд мөн чанартай баталгаажих тийм одоо юм гарч ирнэ гэсэн. Одоо тэрний дараа бол тест жинхэнэ хакертуулах макертуулах гэдэг юм бол гарахгүй болчих штэ. Юунаас ч яахгүй болчих штэ. Энэ бол зүгээр яг бидний гişиг шат энэ шат байхгүй бол бид нар ч нийгмийн оюун санаа энэ гэдэг юм ч одоо бэлтгэжээж дараагийнхаа ингээд шатнуудлан ингээд явах хэвээр. Тэгэхээр заавал байх хэрэгтэй шатлалтай. Нэг би бол нэг тэрнээс л байхгүй. Нэг амар апокалипс болоод дэлхийд даяар ингээд нураал ингээд юм гэж бол батхгүй зүгээр нүүчнэ. Энэ талдаа зарцуулах гэж байгаа энд байгаа мөнгийг хакердахын тулд энэ талдаа зарцуулах гэж байгаа зардал чинь өөрөө айгу утгагүй зардал болж хувирах гэдэг байхгүй тий. Тэгээ үнэхээр энийг засгийн газар гаргах гэдэг байгаа мөнгөнгүүт энэ дээр нэг ийм комент ерөөхдөө явдаг. Засгийн газар технологи хоёр нэгтгэхээр доош урууднуулахээс дэш явахгүй. Тэгэхээр бид нарт айгаад ах юм алга. Одоо тэр маягаар үзье гэвэл үзье л гэж байгаа хөөх тий. Саяны нөгөө нэг NFT дээр хууль эрх зүйн орчин дээр ярьлаа шүү дээ. Яг Монгол NFT-гийн давуу тал хаана гарч ирж байгаа гэхээр нөгөө эрх зүйн орчин дээр буюу оюуны өмчийг хамгаалах дээр артисттэй гэрээ хийж байгаа. Одоо маш олон гадныч байна. Ерөнхийдөө платформуд дээр нэг юм одоо зах шиг тий ийм free market шууд хүсснээ зургийг аваад тавиад NFT болгоод тэнцэнээсээ мөнгө олоод ингээ явж болно. Хүний өмч байсан гэсэн тий. Тэгээд Монгол NFT дээр аль болох яг юм legit artist яг өөрийн гэсэн нөгөө оюуны өмчийнхаа сертификаттай дараа нь ямар нэгэн асуудал үүсэхгүй. За ямар нэгэн асуудал үүсвэл энийг нөгөө нэг recourse mechanism гэдэг одоо буцаалт хийгдэх одоо механизм одоо анханаас нь тодорхой болгож өгнө гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн байдлаар ямар нэгэн хил ам гараад энэ нөөр хүнийх болж таарах юм бол энэчнээс ингээд үүдсэн юмнууд ингээд бүгд буцаалт хийгднэ гэдэг тий. За тэгээ энэ дээр одоо энэ ч дөнгөж шинээр гарч ирж штэ тий. Тэгээ нөө IPFS гэдэг одоо Interplanetary File System гэж байгаа. Энэ одоо товчхон хэлбэл юу гэхээр нөгөө төвлөрсөн бус орчиндох агуулах болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо нөгөө оригинал зургаа би энэ NFT-г авахаар оригинал зургийг дагалдана гэж байна. Яг оригинал зургийг дагалдах юм уу? Хаана байгаа юм бэ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр одоо ингээд нэг юм баталгаажсан, аудитлэгдсэн хуулийн фирмийн арталт нь байж байгаа нэг юм агуулгаас тэр нэг ингээ явах нь байна ч гэдэг юм уу. Эсвэл бол одоо NFT чинь бас нөгөө файлных нь хэмжээ нь бас хэд том байж болохгүй байгаа тий. Нэг 4K видео ч юм уу, нэг айгүй өндөр нэгтаршилтай зураг бас яг тэр NFT дотор багтаж чадахгүй байхгүй тий. Тэгэхээр тэр нь эргээд тэр нөгөө тэр төвлөрсөн бус агуулгахаасаа дуудаж авчираад
тэнцэнэ байж л байдаг. Гэхдээ NFT нь миний төрөвчөнд байж идэг. Тэр NFT-гээ зарахад энэнийх нь одоо өмчлөн дагаал ингээ явж идэг. Энэчнээсээ дуудаж авч одоо болдог гэх юм уу те. Одоо байрны ордер хатгалаа явж гэсэн үг шүү дээ тий. Тэнгуутаа байр нь бол тэр цаана байрыг байн хийсэж явж болохгүй ч гэсэн ордер бол ингээд аваа явж болдог. Энд дэр бас юу байгаа. Би Rocket Bay-ийн Pro гэдэг эзэмшдэг, NFT-г эзэмшдэг. Гэхдээ зохиогч хэрэгтэй хамт. Одоо тэр дуу би Canon ашиглах уу, зүүн ашиглах уу. Тэгээ нар 40 цаас зарчсан тий. Бэнчмар гоё юу. Заавал тэр ингээд нүсэр бичиг цаасны ажил байхгүй яг NFT дээр ингээд яатсан. Зохиогч иргэн зохиосон надад тэр юм. Тэр дуу зураг бүх юм ингээд айгу хэлбэр Тэгээ өсвөл натаа бас зарж болно тий. болно. Түрүү Алтагийн хэлж байгаа амар гоё сэдв. Одоо нэг байрны ордер гэдэг юм NFT болгочих юм бол тэр чинь одоо би байрыг нэг зарыг гэдэнгүүт чинь за нэгт ингэж болно. Чам зарлаа 10 хүн зэрэг дэлгүүрээ хүлээж. Өөр тий. Энэ за нэгт энэ чинь нэг double spending problem гэж байна. Хоёр болохоор тэр чинь одоо би одоо Алтаг зарлаа гэж үү. Алтаг болохоор миний байрыг нэг сонирхгүй байгаа ч гэсэн тэнд амьдрахыг хүсэхгүй байгаа ч гэсэн энэ байр удахгүй үнэ хөрөнгө гэдгийг мэдж байгаа юм бол надад судлаад авчих واخхой. Тэгсэн чи би ингээл нэг байрныхаа ордерыг ингээл Алтаг дээр шилжүүлээл өө юм болж байгаа бол ингээл Алтагт очлоо. За Алтаг тэнд амьдрахгүй чинь дараагийн хүнд очихдаа яа нэг өө юм болол ингээл бүх процесс болж идэг. Тэгхгүйгээр тэр байрны ордер гаргаж байгаа газар тэр байран дээр NFT гаргачих واخхой. NFT гаргаад тэгээд нөгөө блокчейн зах руу оруулчихна. Түнгүүд чинь тэр блокчейн зах дээр Алтаг шиг хүмүүс бол зүгээр мөнгөөрөө худалдаж аваад эргүүлэл өөрөө зарчих. Тэгэхээр эн чинь явандаа ингэхгүй юу? Одоо ингээ бүх ингээл үйл хөдлөхөөс ахуулаад ингээл эдийн засгийн эргэлт шиг шилжиж идэв шүү дээ. Тэгэхээр улсын хувьд одоо нөгөө legitimate одоо хуучин юунаас ингээ татвараас өглөлдөг байсан тэр юу ч юм бэйс чи ингээд ийшээ ороо. Тэр бас л нөгөө нэг смарт контрактаар шийдэж. Тийм тэнгуутаа тэдэн хувийн ус руу ордог гэх юм. Тэгээд жинхэнэ үн чинь тэр байрны жинхэнэ үн чинь хаана вэ гэдгийг нэгт мэдэх боломжтой болж байгаа. Хүмүүсийн зүгээр энгийн нөгөө дундаас нь тэр трейд хийж байгаа хүмүүс чинь зүгээр одоо дотор нь амьдрахгүй чинь зүгээр нэг хүнээс аваад нөгөө нь чилжүүлж байгаа тэр байрны ордерын механизм аюул нүсэр ядаргаатай. Гэтэл одоо NFT болгоо гаргах чинь бол House America ч юм уу House интернет холбогдож байгаа тэр NFT-г аваад тэгэл үнэтэй болох үед нь зарах ч юм уу тий. Одоо трейдерүүд ингээ орж ирээд бас тэр юмний чинь үн цэнийг илүү одоо юу болгож өгөөд нь шүү дээ. Одоо бодит одоо үн цэнлэг оруулж өгөөд нь шүү дээ. Тэгэхээр одоо нэг өсөндөө тэр байшингийн liquid одоо тэр одоо liquid байдал гэх юм уу тий. Одоо тэр өргөх чадвар. Тэгээд дээрэс нь тэр зах зээлийн хэмжээ энэ төр гэдэг нэг гээд бүр ингээд максимум болгож байгаа. Хамгийн том дэлхийд даяар ингээд болгож байгаа болохоор илүү одоо зүгээр нэг жижигхэн нэг дүүрэг дотор ч юм уу нэг найздаа зархаас бол хамаагүй илүү том маркетинг тийм илүү үнцэнтэй болж байгаа. Тэгээд зөвхөн бас NFT чинь ийм байр маярн дээр ашиглах гэхээс илүү бас тэгээ цаашаа одоо YouTube пэйж болно. Одоо зүгээр яадын одоо тэр алтан гултмаа энэ төр хийж болно шүү дээ. Алтан гултмаа чи дээр ийм сериал дугаар мөн байна шүү. Тэгэхээр алтан гултмаа болгон өөр болохоор л одоо тэр сериал дугаар бичиж байгаа. Угуул тэр чи нийлүүлээ цутгаж болно шүү дээ. Гэтэл нийлүүлээ цутгаж болдгүй юм болохоор тэр чинь ингэж байгаа. Тэрийг алтаар баталгаажсан байж болно гултмаагаар. Өмнө нь бол зөвхөн одоо алтаар баталгаажсан токен гэж байдаг байсан. Тэр чинь нийлүүлээ цутгаж байгаатай адилхан байна. Тэгвэл одоо хаанаас гарал үүснэ хаанаас маанаас гэдэг нь одоо NFT дээр. Одоо чи байрыг л NFT живлэгээд ягаад токен жуулах биш NFT живлэх гэдэг байгаа юм гэхээр тэр чинь байр болгон байршлаасаа давхраасаа ашиглалаад ингээд тоноос ашиглалаад өөр үнцэнтэй болохоор юун дээр за NFT ингээ гарах процесс нь харьцан гайгүй маань өстой нөгөө Facebook аккаунт нээж байгаа. Одоо яг нэг тиймгүй юм болоод байна. Гэхдээ нөгөө талдаа сая ингээд жишээ нь Corex-ийн үндэсний блокчейн сүлжээ гэдэг байхгүй тий. Одоо байгаа бүх coin токенуудад ингээ гадны юмн дээр бичигдсэн энэ төр. Тэгэхээр тэр хооронд бас ингэж юу гарах вэ? Хаана одоо аль блокчейн дээр NFT-гээ байрлуулахаас шалтгаалж бас давуу тал гарах уу? Яг наа чи нөө тэд нэр ерөнхийдөө яг ямар төрлийн блокчейн хийх гэж чинь зүгээр нөгөө нэг corporate хэрэгэлдэг хаалттай компаниуд нөгөө өөрсдийнхөө бүртгэлийг явуулах гэж байгаа ч юм уу те нэг үндэсний Монголын компаниуд ашигладаг тийм блокчейн хийх гэж байна уу? Тэнцэнээс ерөнхийдөө хамаарна. Одоогоор ямар нэгэн байдлаар тийм нээлттэй мэдээллүүд бол бас байхгүй байгаа. Гэхдээ яг блокчейн платформуудыг аваад үзэх юм бол одоо хамгийн том нь Ethereum гэж байна тий. Энийг одоо үзэгчдээ энгийнээр тайлбарлах юм бол нэг юм бүх баячууд нь амьдарч байгаа хот болчихж байгаа хгүй. Тин чи хамгийн том одоо блокчейний төрөвчүүд Ethereum дээр л байна. Тэр ч утгаараа том үнэтэй яг мундаг гэсэн төслүүд хичнээн тэр нөгөө хотон төгжрэлтэй байгаа ч гэсэн
тэнцээ үйл ажиллагаагаа явуулаад байна. За энэ хотыг дагаад ингээд дагсан хотууд бий болж байна. Тэд нар бас л яг адилхан өөрсдийн блокчейн. За их зарим нь бол эхэндээ биднээс энэ хотыг ална, манай хот хөгжирлгүй гэж гарч ирсэн бол энэ хот дээр ингээд аль хэдийн энэ бүтцэн түрүүний яг нөгөө эргээл анхдагч руу орчлоо шүү дээ. Анхдагч үүссэн энэ хотоос энэ баячуудын энэ хотууд руу ингээд явуулах нь өөрөө бас тийм ч амархан зүйл биш юм байна тий. Тэгэхээр яг хуу энэ дахиж гарч ирж үүсэж байгаа платформуд бол анх бол Ethereum-ыг одоо устгана гэж гарч ирж исэн бол одоо бол Ethereum-ыг яаж хөгжүүлэх вэ? Ethereum-ыг яаж дагах вэ? Яаж жижиг сажиг үйлдэлүүдээ энэ хоттой хийчээд хамгийн сүүлийнхаа баталгаажуулалтыг буюу борлуулалтаа Ethereum дээр хийх үү гэдэг ийм юм руу ерөнхийдөө ороод явж байна. Сая түрүүн алтан гэрэл хэлж байгаа нөгөө насны зөрүүгээ те соёлын ялгаа гэдэг. Тэгэхээр яг NFT-г та нар ингээд өөрсдөө ойлгоод ингээд явж байгаа гэдгийг бас нөгөө талаар ялангуяа танай community-г олон нийтэд ойлгуулах бас нэг том үр хүлээсэн байгаа те. Яг тэгэхэд тоолгорж байгаа хамгийн том асуудал юу вэ? Яг үнэхээр насны яг зөрүү байна уу те? 39 насныхан бол бас хэцүү яалтчгүй байгаа. Яг нөгөө 35-аас ч юм уу дээш насных нь нөгөө нэг ингээд нэг юм бариа сурцсан. Хандаа зураг үлгээс сурцсан. За бүр эмээ өвгийн үе бол бүр хандаа хэвс үлгдэг гэсэн шүү дээ. Тэнгүүт ингээд зураг үлгдэг. Гэтэл одоо яг ингээд залуучуудад ялангуяа тэр бит зургаар нь би яах юм бэ гэж хэлж байгаа нь надад өөрөө бүр ингээд айгу тийм шокинг. Бид нар нэг юм гадаад нэг төсөл явуулах га за энэ NFT-г авсан хүмүүст бид нар Монголоос ийм гарын бэлэг явуулъя гэдэг юм хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт наад хүмүүс чинь нэгдүгээрт блокчейн чинь тэр хүмүүсийн нөгөө identity-г нууцлж байгаа. Хин хаана юу вэ гэдгийг нэгдүгээрт харуулахыг хүсээгүй хүмүүс аль хотод хаана амьдраад байгаа зургаач тавихгүй тийм. Энэ хүмүүс өшөө дээрээс нь тэр нэг physical бэлэг явуулъя гэдэг юуг бол бүрч ойлгохгүй. Тэр гэрээ хаягаа бүр зарлах гэдэг шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө нэг хүүхд рүү ирэх юм ярьсантай хүүхдүүд ирээдүү гэж бид нар хэд ярьдаг. Энэ бол бүр ингээд дижитал ирэнд амьдарч байгаа, дижитал эдийн засаг руу шилжиж байхад бол одоо хүүхдүүдээсээ бараг зөвлөгөө авах хэмжээнд тийм ирээдүй болчих. Одоо нэг биднийг жоохон бахад дөнгөж Facebook гарч ирээл те. Одоо ингээд ээж аав нар бидний үеийнхэн ингээд Facebook дээр айгу итгэвтэй. Анзаарч байгаа бол нэг 20 25-аас доош насныхан бол ерөөс Facebook дээр байхгүй. Тэднэрт Facebook бол аль хэдийн ингээд нэг хоцрогдсон. Бүгдээрээ Instagram дээр байгаа. За тэдний бараг доотлих нь ерөөхдөө бүгдээрээ TikTok гэдэг ингэсэн те. TikTok-ыг би одоо ингээд ойлгоч гэсэн чадахгүй байгаа хөөхгүй те. Тэгтээ би тэрийг би ойлгохгүй бол буруу юм байна гэж одоо хаачих юм бол хоцорчих гээд байна л те. Тэгэхээр яг нөгөө хүүхдүүд одоо энэ high school-д яг өнөөдөр юу яригдж байна? Тэр одоо 5 10 жилийн дараа яг маш зөв хөрөнгө оруулалт чинь болцсон байна шүү гэдэг талаас нь хүүхдүүдээ сонсооч гэх те. Тийм утгаар нь ерөөдөө ойлгуулж байгаа гэсэн үг. Хүчлээд бол хэрэггүй те. Ойлгож чадахгүй бол хүүхдүүдэд даг үнэхээр ойлгохыг хүсээд ойлгож чадчихвэл одоо энэ ч маш том давуу тал болно гэх. Би эрхмээс ингэж асуумаар байна л да. Одоо ингээд аав хүн биш үү те. Хүн ингээд виртуал ертөнцид ингээд өсч өгч байгаа л те. Бүр хөдөлთა авалт тэгэл 8 арилжаа гэл ингээд яваал. Тэнгүүт юу гэдэг жоохон old style маягийн хүний хувьд ингээд бодит амьдралаас улам тасгаалтай улам их цагийг нөгөө хүүхд өсвөр насны хүүхдний компьютер гаргацсан дээр өнгөрөөд байхаар тэгээ бүр ингээд заалан доторыг донтох гэх юм а тий бүр ингээд автаад энэ нь бас тийм таата зүйл мөн үү ялангуяа юм өсвөр насны хүүхдүүдтэй эцэгчүүд авч гэдэг зөв одоо юу гэдэг баланс тэнцвэр гэдэг юм байх уу тийм багч яг нэг цаг гаргаад өгсөн даалгавраа хэдэн цагт тийм хоолой хэдэн цагт гаргана чи тоглоомод хэдэн цагт тоглоно гэдэг яг ингэж өгөхгүй бол хүүхд яг өрөөндөө хаалгаа хаагаад тэрний цаана виртуал орчинд юу болж байгааг мэддэхгүй нэг эрсдэл энэ байгаа. Энийг яг эцэг эхчүүд хүүхдээ хориглох юм бол бүр сэтгэл зүйн тийм үеийн хүүхдүүдээс айгүй хоцорж юм. Бүр хориглож л одоо тийч би бас айгүй тэр тоглоом тоглох дуртай юм гэдэг чинь ганцхан ангийн хүүхдүүдтэй биш. Дэлхийд даяар байгаа хүүхдүүдтэй англиар яриад, орсоор яриад ингээд бүр өөр сэтгэхүйн бодсон шүү дээ. Айгүй гоё орчинд тийж өөг бүрдээд байгаа тэрийг харж гэхдээ хэтрүүлж болохгүй яг эцэг эхчүүд нэг аягүй сайн ойлгоо зөв планслаад явахгүй бол бас ингээд тэтгэх өрөөндөө ганцаараа хаалгаа хаачаа суугаад байдаг бол бас аюул та. Нэмэр дээр яг хэцүү гэж хааж хориг тусам одоо нэг 70 хэлбэр шилждэг гэдэгтэй адилхан байхгүй юу? Жишээлбэл анх би ингээд шивээс ихсэж манай гэр их эсэргүүцээд эсэргүүцэх тусам шивээс нэмэгдэж байгаад эсэргүүцгээ болонгоо болчих жоох байхгүй юу? Одоо ингээд сүүлийн 5 жил ингээд шивээс хийлгээгүй. Тэгээ яагаад гэхээр манай гэр их эсэргүүцгээ болчих жоох тийм. Юм гоо за окей би хүссэн үед шивээс идэж болох юм чиг ботчих жоох байхгүй юу? Тийм. Тэнгууд одоо ингээд манай нэг найз байна жишээ заяа. 2 Facebook дээр нэг нь ээж аав дарагддаг. Нөгөөд нь болохоор ээж аав хамаатан садан бүгднийг блок хийгээд тэнгууд тэн дээр ингээд хараал мараал юу хөхтэй хамаагүй те. Тэр өөр яг тийм байхыг хүссэн байхгүй юу. Тэгэхээр
эцгийнхээс заавчгүй нууцаад дахиад нэг өөр юм нээчих чинь гэдэг чинь амар эрсдэлтэй байхгүй. Тэр чинь өөр хүмүүс одоо тэр нөхдий чинь одоо чат матаар те эсвэл янз бүрийн юмнууд уншаад өөр хүмүүс одоо хүмүүжүүлээд байгаа байхгүй. Интернет орчингууд. Тэнгууд эцгийнх нь хитрхийн ингээд хянах гад ингээд контролдох гад ингээд атах тусам гарынхан салаагаар ингээд гарчиж байгаа. Наач бол надаа амар тийм гоё ярих зүйл гаргаад ирлээ дээ. Одоо нэг бид нар хитрхийн ингээд блокчейн гэж бас ингээд шураад иж болох. Бид нар нийгмээрээ далдаад байж нэг юм үстэй. Тэгэхээр яг уламжлалт гэдэг юм бас ингээд хослуулж явахын тулд одоо бол илүүтэй одоо бид нар бол ингээд блокчейн NFT гэдэг юмнууд бол ямар шүү гэдэг ингээд ерөнхийдөө явандаа ойлгох чинь. Тэгшийн дараа болохоор хүмүүс нийгэм ингээд ойлгосны дараа одоо нэг бизнесүүд нь ойлгож эхлэе да. Төр засаг нь ойлгож эхлэе. Одоо оюун юмчин, айлсгүүл байрны ордер энэ гэдэг газрууд ч юм уу, айлсгүүл энэ санхүүгийн банкны газрууд ингээд NFT-г ашиглах боломжтой байхгүй чи зүгээр л бид нар одоо л бид нар хэрэглэж байгаа нэг фан байдлаар ингээд ашиглаад байгаа юм шиг болов чи илүү сериусны тий одоо даатгал ч юм уу айлсгүүл одоо юу гэдэг юм хадгаламж ч юм уу байдлаар ингээд бас ингээд ашиглаж болох байхгүй. Тэгэхээр илүү одоо өмнөх одоо тэр байсан тэр хувьцаа тэр одоо уламжлалт одоо тэр санхүүгийн бүтээгдэхүүнүүдэд одоо уйх тэр ажлуудыг бол одоо энэ компаниуд илүү хийгээд нийгэм ингээд нэгэн таньцын дараа бол тийх баг. Ер нь тгийсэж гэж би бодож байгаа. Яагаад гэвэл бас хитрхи нөгөө нэг одоо арталтаа юучгүй байгаад ахаар нөгөө нэг өөр хүмүүс биш нэг юм шуналтай эсвэл жалтай хүмүүстэй тэд нар бол ингээд гарч ирээд ийм боломж байгаа юм байна, ийм зах зээл байгаа юм байна гэдэг ингээд орж ирнэ гэж бодож байгаа. Тийм болохоор хитрхи бас нэг ингэж туйлшраад хитрхи тэр тал руу ингээд өмнөхөө бүгдийг мартаад гэж явах бол бас буруу гэж бодож байгаа. Тэр нэг сануулгах зүйл хэдүүлээ сайн NFT-г аягүй гоё зөвхөсөн ярьчлаа тий. Тэр нь за баг энэ нэвтрэл ингээд дуусах юм бол нөө баахан хөгдүүд чаачаа баахан NFT аваад яг тиймэрхүү хөрөнгө оруулалт хийх гэж бол заавал артлын судлал тэр NFT ямар үүтэй. Одоо миний авсан би аягүй зөвлөдөг. Эндээс за 100 NFT-тэй байлаа гэдэг эндээ нэг 20 орчим хувь амжилттай би дараагийн хаашаа гаргаж авч чадна. Гэтэ тэр юунуудынхаа алдагдлуудаа хангалттай нөхөд гарах байх. Авсан бүх NFT болгон өргөж өгөхгүй амжилттай биш. Яг тэр нэг копи гэсэн нэг за чиний нэг гар усаар зургийг авсан нэг NFT болгоо тавиад энэ тэгээд яг ямар үнцэнтэй цаанаа яг юу байгаа ямар community-ийн ч үүсч чадах юм хэрэглээ юу байгаа юу гэдгийг сайн судалж иж авахгүй бол харагдсан NFT болгоно хямдхан NFT болгоно авах гээд байгаа юм айгу буруу зүйл байгаа даа шүү. Нэг ийм байгаа. Одоо би бас нэг юм Шамбарлаа 2056 гэдэг юм төсөлд хамрагддаг байхгүй юу? Одоо тэр нь болохоор говийн одоо энэ нөгөө цөлжсөн бүст нөгөө нэг юм мод тарьдаг. Тэнгууд модны гэрчлэгээ зарсан байхгүй юу? Бид тэнгууд нь хэлсэн. Модныхаа гэрчлэгнүүдийг зүгээр NFT-гээр гаргачих. Тэгээ NFT-гээр гаргачих юм бол энэ модны NFT авчих гэсэн үг шүү дээ. Тэнгууд одоо нэг гадаад хүн ингээд би тэр нэг NFT-г авчихгоо. За энэ бодит юм хаана байгаа гэх юм бол Google дээр шууд ингээд харна шүү дээ. Тэнгууд ингээд тэр Шамбарлаа болохоор ингээд монголчууд ингээд талбай ихтэй газар шүү дээ. Тэнгууд land art гэдэг юм гэж байгаа. Ингээд сансараас харангуйтай юм гурвалж муурж юмштэй те янз бүртэй. Бид нар сая ингээд би human гэдэг одоо нэг тийм хүн бэ гэдэг юм аяны доор одоо би human гэдэг юм бичгтээ үүсгэсэн одоо юм модоо зарсан байна. 23 мянга. Тэр нь NFT-г одоо дахиад нэг юм дахиад land art гарч байгаа байхгүй. Тэрийг шууд тэр моднуудыг NFT болгож байгаа байхгүй. Тэнгуудаа бүхлээр ид чинь land art гэдэг тийм юм дэлхий дээр байдаг ингээ хүн одоо те сансараас харж уддаг тийм арт байхгүй. Тэнгууд тэр артны нэг хэсгийг бүрдүүлж байгаа тэр модыг нь тэр хүн эзэмшиж чинь мод ч өөрөө уургаад тэр чинь бас нэг ингээд хүчил төрөгч ингээ ялгаруулад тэр чинь айгүй хэрэгтэй шүү дээ. Тэгээ том болно гэдэг чинь NFT-ийн дагаад үнэн өсөж ин гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр бол ингэж уйсан нэг тийм хийгдэж байгаа. Түрүүн энэ агээ хэлсэн нөгөө зарим хүүхдүүд яг өөрийнхоороо байж эцэг те ордныхоо хүмүүс очиод өөрийнхоороо байж чадахгүй учраас 2 аккаунт нэр болсон гэдэг шиг магадгүй энэ metaverse гэдэг ингээд модонд ороод яагаад байгаа шалтгаан нь яг ийм бас зүйл байж болох өөрөлдвөл хүмүүс ингээд өөрийнхөө аватараа сонгож штэ дүр мөр тэгээ тэнд өөрөлдвөл бодит амьдрал дээрээ ингэж хүн те мэдхгүй сахилахгүй марч байд юм яамар ч байд юм тэрийг те одоо яс цогтхондоо баригддаг хүмүүс маань виртуал ертөнцид эсрэгээр те өссөн юм хийдэг тэр боломж нь бас давхар нэгж байгаа учраас бас нэг ийм хурдтай явж байгаа шалтгаан байж болох уу? Тийм болно. За чинь metaverse дээр ингээ хүн болгон шилжээ тий гэртээ суужаал нүдний шилээ зүгээл ажилдаа яваал ягаад гэвэл энэ чинь дагаад айгүй олон бизнес дахиад шинээр орж ирээд дахиад шинэ корпорациуд үүсэх боломж хамгийн одоо наадлын миний юу харагдаад байгаа хэрэг эрүүл мэндийн хувьд энэ айгүй юу биш тий. Тэр ертөнцид орчоод хөдөлгөхгүй ингээл ажилдаа яваал бүх юм зүгээр хоосон цогцолох нь биш баг тий майнд нь тэнд яваад ихтэй. Тэгвэл чи энд чинь зохицуулсан бизнесүүд хангалттай орж ирэх болоо би бас энд санаа зовдөггүй. Одоо жишээлбэл нөгөө нэг VR-аар тоглоом тоглоно шүү дээ. Би энгийн хөдөлгөөн өчнөөс илүү амар хөдөлдөг байхгүй. VR дээр нэг Beat Saber гэдэг чинь
тэрийг ингээл амар дээр ингээл тоглонгот амар гар марч хилээл бүр амар хүс гарч байгаа. Тэнгууд бас одоо нэг солонгосын нөгөө нэг юм Инчоны нөгөө эйрпорт дээр нэг тийм дижитал юу гэдэг байхгүй жим гэж байдаг байхгүй. Тэр нь болохоор юм тоглоомтой дэлгэснээр тэрийг ингэж дарж мараал те тэрийг ингэж тоглохын тулд ингэж амар хөдөлгөж ингэ өсөж өсрээд нэг өндрийг нь хэмжээд хэр өндөр юм чи юм бол тэр нөгөө интерфейс нь одоо юун дээр гарч дэлгэснээр гарч ирээд нэг юм ингэ тоглоом үсгээ явдаг байхгүй те. Тэнгуут энэ шиг юм дижитал юмнууд бол амар хийж байна. Энэ бүхнийг нөгөө криптовалют буюу блокчейн дээр суурилсан санхүүтэй холбочхоор хүний тэр нөгөө үйлдэл хийх сэдлийн зүгээр гаргаад өгч байгаа байхгүй те. Тэглэж бас дээрэс нь одоо нэгт блокчейн ч өөрөө нэг anonymity байдлыг олгож өгч аюулгүй байдал. Би зүгээр годомжаар тий ингээ явж яснаа амар баян тий альсгүй ингээ хүзүүндээ бүр Мона Лизыг зүүцэн явж иж болно шүү дээ тий гаднаас харахад тэгвэл надад хамгаалагч хэрэг байхгүй тий зүгээр ингээ сайхан л амьдрын зүгээр өөрийнхөө нэрийг нууцлсан байгаа. За энэ давуу тал нь болж байгаа боловч бас зэрэгээр бас сул тал нь болж байгаа. Одоо түрүүний metaverse гэдэг чинь бас л anonymous байдлаар орж болохоор байгаа шүү дээ тий нүрээ нуугаад юм нуугаад тий тийм болохоор энэ дээр одоо янз бүрийн тийм бүтэхгүй юмнууд бас хийх боломжтой. Гэхдээ энэ болохоор уусаа нөгөө нэг зайлшгүй угаасаа ийм юм гараад ирсэн бид нар зогсоож чадахгүй болохоор бид нар сул талуудыг ингээд ерөнхийдөө бол менеж хийх гэж оролдоод тэгээд давуу талуудыг энэ одоо ингээд ашиглаад ингээд тэрийг ашиглах хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ NFT гэсэн. Ийм байдаг шүү дээ. Нөгөө нэг одоо улсын хурлын оролдоор чинь ингээд крипто ч юм бол тэ биткойн бол муу юмд ирэхэд ингээд яндаг тэ дарк веб дээр үнэхээр явагддаг. Гэхдээ бэлэн мөнгө ч гэсэн ялгаагүй явагддаг шүү дээ. Тэнгуутаа ингээд бас тэрийг анзаарахгүй байгаа байхгүй. Тэр нөгөө яг хасаа нэг хэлсэн нөгөө хотго ингээд ашигласнаа хотгыг чинь зөвхөн хүн алхад ашиглана гэдэг юм бол тэр чинь өөрөөсөө л тэргүүр чинь хоол хийж болж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан ямар юмд яаж хэрэглэх үү гэдгээс шалтгаалаад өөрөө. Тэгээд сая нэг улсын хурл гэдээ ярьсных яг хөө мэдээж тэгж ярьж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа. Энэ дээр маш алсын хараатай бас ажиллаж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа нь айгүй авууштай. Одоо жишээ нь яг NFT чи яг нэг соёлын салбар дээр маш том өөрчлөлтийг авчрах гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо 1996 оноос хойш шинжлэгдэж байгаагүй энэ соёлын тухай хууль сая шинжилсэн найруулга нь одоо энэ 21 оны 7 сард номын сайд батлуулж чадсан. Тэгээ энэ нь бол одоо нөгөө 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр болоод мөрдөгдөж эхэлнэ. Тэгээ энэ хууль чинь ерөнхийдөө энэ нэг одоо соёлын эдийн засгийн зохицуултыг баталгаажуулаад тэгээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн одоо нөгөө нэг эрхлэгчийн хөрөнгө оруулалт, зээл, татврын бодлого тэгээ бусад бүх хэлбэрээр нь дэмжиж тэ соёлын өвийн тухай хуульд нь одоо нэмэлт өөрчлөлт оруулсан нөгөө журмууд нь бас дагаад гарах бах. Тэгээ энэ дээр одоо ямар долларын урсгал орж ирэх вэ? Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд журмууд батлагдсанаар яах вэ гэхээр манай одоо энэ түүхийн музей, бүх үндэсний музей, бүх музейд байгаа энэ хосгүй үнд зүйлүүд бүгдээрээ нэг ч юм уу 2 ширхэг дижитал одоо хэлбэрээр NFT хэлбэрээр гарч ирээд оригинал нь хязгаарч зарагдахгүй юм байна гэдэг нөгөө лимитэд хязгаарлагдмал сэтгэл зүйч нь энэ үүсчихэж байгаа байхгүй тий. Одоо гадны нэг Джон энийг яагаад авах юм бэ гэхээр оригинал нь хязгаарч зарагдахгүй юм байна. Яагаад тэгэхээр эн чинь соёлын өвийн тухай хуулиараа хосгүй үнэтгээд ерөөсөө зард борлуулж болохгүй юм байна. Энэ дагсан энэ журмаар нь баталгаажсан NFT нь хоёрхан ширхэг байгаа юм байна. Нэг нь соёлын яам нь өөрөө авчиж байгаа юм байна. Бас зарахгүй гэж байгаа юм байна. Нэг нь цорын ганц юм байна. Тэгэхээр одоо тэр нөгөө ногоон дээрх бурхан ингээд нэг юм 3D NFT-гээр гараад ирлээ гэхэд одоо энэ яг будын шишинтэй Таиланд юу гэдэг эдгээр ингээд эний чи айгүй үнцэнд хүргэж чадах байхгүй. Тэгээ энэ нь өөрөө эргээд маш том долларын урсгал ер нь Монгол руу оруулж ирэх боломжтой. Юу бол орох болох юм шүү дээ. Хийж чадсан бол тий. Тэгвэл ер нь энэ Марк Цукерберг гэнтэр чинь тэгээ ер нь ингээд одооны яг бодит ертөнцийн дээр байгаа ер нь эдийн засаг, нөөц бүх юм ингээд ер нь тулцсан зах зээл тий. Тэнгүүт дахиад одоо шинэ тий. Одоо хүнээр бол цус нэм шин гэдэг шиг эдийн засгийн эргэлт мөнгө одоо циркуляшныг нэмэгдүүлэхийн тулд ер нь баг яг яаж байгаа гэж ойлгож болох тий. Надад бол ер нь тэгж л ойлгогдож байна тий. Бага бүх зах зээлийг мачууруулаад хандсан тий. Тэнгүүт дахиад ямар нэгэн байдлаар нэг юм тэрүүг ингээд хийсэн байгаа даа. Тий. Тэнгүүт одоо тэр бүтнээр нь бүр ингээд хийсвэр ертөнцийг байгуулж штэ тий. Нэг ямар кино хэлээ дахиад би нөгөө илүү хийсвэр ертөнцтэй холбоотой дахиад бүр сонирхолтой болоод байна л та. Кино би санаад ах юм. Нөгөө хийсвэр ертөнцид рүү ороод бодит руугаа ороод ингэж тэнцэнээс юу яаж хийсэн бэ гэхээр нөгөө аль ертөнцид байгаагаа андуурангуудаа нөгөө өөрийгөө амиа юу өгдөгч байлаа тий. Тиймэрхүү кинод. Тиймэрхүү тэгэхээр миний нөгөө асуух гэдэг асуулт юу вэ гэхээр ирээдүйд та нарынхаар бол
NFT энэ төр бүгдийг ингээд томоор багтаагаад харах юм бол хэдэн жилийн дараа одоо бидний амьдрал яг энэ хийсрүү болон одоо энэ бодит ертөнцийн хооронд 50-50 харьцаатай болох бол баг манай хүүхдүүдийн үе дээр юу гэж байгаа одоо ийм одоо орон сансар авторгой одоо судалдаг хүүхдүүд одоо космологчд болохоор ийм гаргаж байгаа байхгүй. Оюун ухаантай төрлөختөн байх юм бол одоо өсөж үржээд олон болохын тулд заавал энерги шаардлагатай. Тэгээд хизээ нэгэн цагт гаригийнхаа энерги хүрэлцэхгүй болно. Хизээ нэгэн цагт одныхын энерги хүрэлцэхгүй болно гэх жишээтэй ингээ явна. Тэнгүүд энерги хүрэлцэхгүй болгоцсон тэр энергийн зарцуулалтыг багасгах хэрэгтэй байдаг. Одоо жишээлбэл энэ дээрээс одоо ирээдүйн хүн төрөлхтөн ямар одоо вариантууд одоо амьдралын вариантууд байна гэдэгтэр нэг нь бол зайшгүй тэр метаверс дотор амьдрах. Одоо виртуал ертөнцийн дотор зүгээр оюун ухааны апплодыг чинь тэгээ бие унтраач биш бүр ингээд хайчин. Яагаад гэвэл энэ бие гэдэг юм чинь айгүй одоо энерги иддэг тийм хэрэггүй энерги иддэг юм байгаад байгаа байхгүй тий. Тэр хүний одоо бол нэг булчингийн биш оюун ухааныг ашигладаг болчих штэ тий. Яг тэр үед болохоор одоо нэг байгалийнхаа ресурсыг дараагийнхаа гаргийг эзлэхийн тулд одоо ресурс эмнэхийн тулд гэдэг ч юм тий. Ийм одоо бас нэг юу байдаг одоо төсөөл. Тэгэхээр бол энэ утгаараа виртуал ертөнц гэдэг бол уламжлалттай бол ирээдүйн бодит ертөнц гэхгүй. Сайн нөгөө хийсвэр ертөнцийн яриад шүү дээ. NFT-гээс хэдүүлээ халиад мэдээж ингээд нэг зааснаа хоёр талууд байгаа. Одоо ингээд NFT ялангуяа энэ хийсвэр ертөнцийн төр би ярихаар ингээд өмнөх үеийнхэнтэйгээ одоо чи аав ээжтэйгээ ингээд ярьж ойлгуулах тий үзэл бодлоо хамгаалах ингээд асуудалтай юу. Тэгээ яаж чинь одоо Яг нөгөө нэг ойлгох талаас нь би хэлчихэж байгаа байхгүй юу. Ер нь амар олон би итгэдэг удаанаар тайлбарсан болохоор манай аав жишээлбэл ойлгож байгаа. Тэгээ бусад яг хүмүүст нэг үнэхээр яг нэг тухайн нөгөө амьдарч исэн үеийн л угаас яг тийм байсан болохоор яг шууд хүлээж авах хэцүү шттэ. Нөгөө амьдралаа босгохгүй янз бүрийн юмнууд хийе явж байгаа юм шин юм одоо авах мантай болчингууд ч айгу хэцүүлж байгаа. Харин тэрний орд нөгөө бас нэг өөр хүмүүс биш яг шин юмнуудыг үздэг энэ заяг залуу үеэл яг ойлгохгүй болохгүй мэн гэсэн нэг тийм хүмүүс байгаа. Тэр хүмүүс бол илүү бас яг ойлгох гэж хичээгээл байгаа л да. Гэтэ энэ бол ямар ч нэг юм зөрүүнүүд гарч ийн. Яг манай аав ээж шилдэг тоглоом тоглоог видео тоглоом тоглоод тэрэн дээр нэг айтем тоглоод тэр нэг үнц нэгээд ашиглагтай явж байгаа тийм мэдрэмж байхгүй. Тэнгуут надад болохоор угаасаа би ингээл CS:GO тоглоод тэнгуут тэр нэг айтемнууд нэг чинь тэнгуут тэрнээс үнцэнтэй тий. Тийм болохоор надад шууд ингээд өө энэ бол угаасаа энэ хүнд ийм байхад л тэр нь гоё гэдэг юмараа ингээд явчихгүй би жишээ хамгийн анх ойлгохдоо. Тэгтээ тэрийг ойлгосон ч гэсэн ингээд хэрэг болчихж байгаа. Тэгэл би ингээд цаашаа ингээд за энэ бүр цаашаа зөндөө юм тийж болох нь. Одоо Монгол хөвчнөө сертификат талаас нь ашиглаж шít. Одоо community үүсгэх ч юм уу. Одоо тэрнтэй адилхан бас Монгол бас нэг юм 10,000 таас нэг коллекц гаргаж байгаа. Generative гэдэг арт гаргаж байгаа. Тэр нь болохоор юм байна. Одоо нэг жишээ CryptoPix гэж гахаа гаргаж байгаа байхгүй. Тэгмэд гахаа бүрдүүлэхийн тулд гахааны артлын background гэдэг нэг хэсэг байна. Background нь хэдэн мянган өнгө гэж байна те төрлийн өнгө. Тэнгуудаа body те би нь одоо янз бүрийн өнгөтэй янз бүрийн биетэй байж болно. Тэнгууд нүд нь бас тустай өөр. Тэнгуудаа accessory зүүж байгаа нь өөр, үс нь өөр гэдэг ингээд амар олон ингээд хувьсгчуд ингээд нийлж байгаа хөөхтэй амар олон. Тэнгууд компьютер ингээд тэнчнээс за би нэг юм гахаа бүтээхэд бол body ийм авах хэрэгтэй. Тэнгуудаа тэрийг ингээд санаандгүй рандомор ингээд авчиж байгаа байхгүй. Тэнгууд одоо 10,000 гахаа unique ингээд дахин давтагдчихгүй тийм юм үүсэж байгаа байхгүй. Тэнгууд деталуудын хүн зураад тэнгууд тэрийг нэг юм хүзэр ингээд хольж байгаа гэдэг ингээд ингээд хайлгдчихж байгаа. Тэнгууд нэг юм гахаа болчихж байгаа. Тэрийг компьютерөөр хийж байгаа. Энийг нь болохоор generative art гэдэг. Яг 10,000 ширхгийг 10,000-ын зурх шаардлагагүй шүү. 5 layer гаргаж байгаа layer болгон дээр нь 10 өөр зураг байхад randomizer явангуутлаа тэр 10,000 гэж гаргаад ичиж байгаа байхгүй тий. За гаргагчийн талаас ойлгочлаа ингээ креатив те ингээд бас өөрөө чинь бас ингээд гоё хоббигоор юугаа яагаад шүү дээ креатив ажиллуулад ингээд кайф аваад шүү дээ. За тэнгууд ямар хүмүүс тэрийг авах уу? Тэрнийхээ санаас дээр бас нэг ховор гэдэг шүү дээ. Rarity тэр 10,000 гэдэг юугаараа ингээд одоо жишээлбэл тэр нүд гэлтэнгүүд чинь ийм нүд нь болохоор тэдэн ширхэг байна. Ийм нүд нь тэдэн ширхэг байна гэдэг багсаад зарим нэг лазер нүд нь ч юм уу те амар ч үгүй бараг байхгүй ганц хоёр хүн байдаг ч юм. Түнгүүд чинь тэрэндээ шуураад эхэлж байгаа. Нөгөө хүмүүс хамгийн хорлон байна. Тэнгуут нөгөө CryptoPunks ч юм болохоор ингээд амар одууд ингэ хэрэглээд гэлэнгууд тэр игнэд багтахын тулд viral болж байгаа юм байна. Жишээлбэл Rolex чинь жишээлбэл одоо ингээд нэг жил сүүхэн тоогоор гарч ин заавал ихтэй захиална те тэгэн гут яг ингээд яг тэр тодорхой юмд нь очихын тулд бас нэг юм үүсгээд байгаа. Тэнгуут одоо CryptoPunks-ыг авсан хүн бол яг тийм Rolex авсантай адилхан тийм хүн. Одоо баячуудын одоо гангараа би CryptoPunks-тай шүү гин гут одоо хамгийн ямтхан CryptoPunks бол $400,000 үнэтэй байгаа байхгүй. Тэнгуут тэрийг ингээд авсан хүн тэгэл амар тийм. Тэгээ тэрийг илэрч байгаа гэдгийг харуулахаас санаан дээр үлэгдэг болсон лээ. Global leader тэр. Тэд нар чинь дэлхийн хаа нэгэн газар цугларал
хийчихэж байгаа. Тэгээ сая одоо Нью-Йоркт айгүй том цуглаан болонгууд ингээд уулзсан хүн болгон бараг л саятангууд цуглаж байгаа байхгүй тий. Хаалттай клубийн одоо нэг гишүүн болчихж байгаа гэсэн. Тэгээ тэр community нь одоо хэр сайн байж чадна тэр төсөл яг ямар явах вэ гэдгээс ерөнхийдөө хамаарч байгаа. Одоо ингээд араасаа одоо ингээд зөндөө 10,000-тай коллекцууд гарч ирээд хаалгуудыг барих нь бариад гайгүй явах нь яваад дөөр амьлууд гэж хэлэгдэх нь хэлэгдээд тий. Гэхдээ яг хуу эргээд нөгөө одоо бидний амьдрал дээр байдаг за нэг хөлөх цүнх авлаа гэж бодъё л тий. Хөлөх цүнх авлаа гэдэг нь нөгөө мэдээж хөлөх цүнх авчаад тэргээрээ бас ингээ өнгөрөөд иж бас чаддгүй хүн. Гэтэл тухайн барааны хөлхийг нь мөнгө зараад авж гинэ гэдэг чинь анхдагч буюу тэр оригинал нь ямар үн цэнтэй вэ гэдгийг тэр хүн тодорхойлчихж байгаа байхгүй тий. Тэр утгаараа яг нөгөө CryptoPunks чинь одоо ингээ өдөө зүрхтэй хүрчээд ингээ тий. Уучка бас NFT гаргасан байгаа. Бас яг 1 секунд хүрэхгүй. 9-нд ойлд бүгд зарагдаад дууссан нэлээ эрэлттэй хүн. Бас би Уучкагийн одоо хэдий ингээд сайн найз нь ч гэсэн NFT навцдаг. Харж чадаагүй би найзуудаа дүүнертаа зарим ажилчтай хэлээд заяр хүний NFT яг титэн цаг манай хүмүүс нэг нь авч чадаагүй. Тэгээд бас гоё шудраг ба танил тал байлаа гээд юуг ингэж урдуур нь орж яаж авах боломжгүй шудраг юу яаж байгаа. Чи хэрэглээний талаар хитэн дөгрөгөөр яасан зурсан. Тэгэхээр ингээд open bid байд юм уу эсвэл fixed үнэтэй тогтмол үнэтэй ингээд зарлжтай. Тий яг одоо Монгол NFT дээр нөгөө нэг auction гэдэг фичер нь хараахан ороогүй байгаа удахгүй орчин. За ер нь бол нэг NFT 1000 төгрөгөөр зарагдсан. Эрх мээгтэй яг адилхан. За энэ дээр 3-ын тусгай хэрэглээнд гээд ерөнхийдөө аваад үлдчихсэн байгаа. Тэр би дараа нь тайлбарлая. За ер нь бол ингээд нөгөө одоо 2017 оноос хойш блокчейн, биткойн гээл одоо муулуулаа, сайлуулаад ярьж явлаа. Тэгээ ер нь бодоодсэн 2021 онд нэг их сургуулаа төгсөж байгаа юм байна. Тэг их сургуулаар ярих юм бол тэгээ ингээд яриад явхаар ерөөсө ганц ирдэг мессеж нь бол сургалт бий юу? Яаж одоо мөнгө өсгөх үү? Эсвэл бол ийм юм руу хийсэн чи ингээ алдчихлаа гэх тэр нөгөө суртахууны үүрэг талаас нь надад сэтгэл зүйн хувьд айгүй хэцүү заагаад өчтөгч байж юу гээл те. Тэгэхээр нөгөө нэг бас бүхэн болгонтой бас уулзаад иж чадахгүй. Тэгээ ковидтай байгаа учраас том хичээлийн танхим гэхээр бас цаг зав хүрэлцэхгүй нөхцөл гарч байна. Тэгэхээр яг адилхан энэ 10 хүндээ ерөнхийдөө арилжаа хийж чаддаг бол ийм бүтээгдэхүүнүүд байдэн шүү. Арилжаа хийж чаддгүй сэтгэл зүйтэй хүнд одоо би чинь те би ийм маягаар мөнгө өсгөдөн шүү. Ийм аргаар ингэж сетап хийн шүү гэдгийг бүх юм одоо ингэж хийж өгнө гэдэг тоглоомынхаа дүрмийг би одоо тодорхой болгох гэж байна те. Тэр нь чиний NFT-ийн одоо байлгаар болох нь шүү үнцэн те. Зөв. Тий. Тэгээд одоо тэр тусгай хэрэгцээнд авсан 3 NFT-гээ ерөнхийдөө нэгийг нь бол одоо маш ойрын хугацаанд эрхмээтэй хамтарч байгаа бид нар нэг юм дуудлага худалдаа зарлах гэж байгаа. За тэр нь одоо эдэн сая төгрөг хүрсэн гэсэн тэргүүрээ бид хоёр боломжгүй айлуудын одоо нэг хүүхдүүдийг жилийнх нь нөгөө эрүүл мэндийн даатгалыг хийж өгч байгаа. Одоо нэг хүүхд 2000 төгрөг гээд бодох юм бол одоо маш олон мянган хүүхдүүдийг жилийн даатгалд хамруулах тийм одоо сайн үлсийн аян руу одоо зарцуулах гэж байгаа. Тийм. Яг нэг тоглоомын дүрм нь айгүй тодорхой учраас маш олон боломжууд байгаа. Тэг бүтээлч сэтгэлгээгээ ерөөсөө яаж л яаж ашиглаж ер нь тоглоомын дүрм гэхээс нэрээ NFT чинь бас зөвхөн одоо бидний дөрөвний жингээ ярьсан сертификатаас илүү бас тоглоомчлогдох боломжтой нэг gamified гэдэг чинь одоо чи Launch Crypto Kitties гэдэг нэг муур үржүүлдэг тоглоом гарч ирж байгаа. Нэг юм удмын мууруугаа нэг генетикийн мэдээлэлтэй ямар нүртэй тийм ярьжтай гэдэг. Тэгээд аав ээж хоёрыг ингээд нийлүүлж өгөө дундаас нь нэг шинэ NFT гарч ирнэ. Тэр нь бол аав ээж хоёрын генетикийг нэг генетикийн одоо юуны рандомайз аргаар ингээд шинийг гаргаад ирж байгаа. Тэгээд нөгөө нэг хамгийн хөөрхнүүдийн ингээд хооронд нээлтүүлсээр байгаад хамгийн хөөрхөн NFT гаргаж ирээд. Тэгээд тэр нь хөөрхөн багцмаа амар тийм одоо үнэтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ айсгүй зүгээр юм хайрцагнууд байгаа. Зүгээр юм хайрцаг дотор ингээд юмнууд bijдэг. Тэгээд тэр хайрцаг дотор байгаа юмнууд энэ хідэн нийт бага хайрцагнууд байгаа. Тэгээд энэ юм хідэн хайрцаг дотор байгаа. Энэ юм хідэн хайрцаг дотор байгаа ингээд. Тэгээд тэр хайрцагаа болохоор хоёр хайрцаг тавьж агаад хамгийн ховруудын нэг хайрцаг руугаа ингээд хямдхнуудын нэг хайрцаг руугаа ингээд энэ хайрцагаа өмцөг бүр одоо нэг rarity тэр ховордмолын бүр өндөр болгоод олон ингээд өсгөж яваад иж болдог ч юм уу те. Янз бүрийн тоглоом гарч ирж байгаа. Одоо бидний ярьсан зүйлсүүд бол Facebook дээр нэг их тэгээд олдоод байхгүй. Зөв одоо яг хаана гэр Discord дээр тийм NFT бол яг тийм те. Тийм одоо Discord дээр трейдер үзүүлсэн. Одоо миний Discord ч 33,000 трейдертэй. Монголын хамгийн том трейдеруудын юу болчихсон байгаа. За тийчээ бол Монголын NFT-ийн Discord байгаа. Ер нь одоо ингэж Facebook ийм юмнуудаас ийм хөө мэдээлэл болоод юу яа гэж байхгүй.
Хүмүүс ингээд улам хоорондоо өөр community үүсгээд тэнцэнэ айгу хүчрэгчээд ингээд явж байгаа шүү. Тэгэхээр Facebook гэдэг дээр бол тийм гоё зөв мэдээ олж аавна гэдэг чинь бол айгу хэцүү болцсон. Тэр дахиад тэр өөр платформуудыг хайгаад яг тэр юу хүрээнд орж чадахгүй бол Facebook дээр бичээд байгаа шиг NFT бол ингээд копита тавьчихдаг юм биш. Гэтэл юу янз биткойн бол тийм гэдэг юмныг уншаал яваад байгаа юм бол хоцрын шүү хүмүүс. Яг энэ зориултын хамт алхаараа тий алхацын Discord нороод янз Telegram-д нороод мэдээлүүд аваа явахгүй бол Тэгээд төрийн байгууллагын одоо төвшөнд харах юм бол яг энэ чиглэлийн одоо мэдгэдэггүй өөрчлөлт хизээ орж ирэх вэ гэхээр яг одоо инновацийн яам байгуулах гэж нэг ярьж штэ. Тинчээ сайдаар нь одоо блокчейн дээр арилжаа хийгээд үтцсэн, транзакт гүйлгээ хийгээд үтцсэн, биткойн, этериум авч зараад үтцсэн, аль нь муу, бурууг нь хийгээд үтцсэн хүн очиж ийж тинчээ зөрөгтэй шийдвэр гаргана. Яг тэгэхээр төрийн байгууллагуудын нэг айдас нь ингээд нөгөө буруу гიშгчих үе те яг хөө мэдээж ард иргэдээ нөгөө санхүүгийн эрсдлээс хамгаална гэж тэр талаас нь илүү хамгаалах гэдэг учраас одоо Майами, Нью-Йорк гээд захирагчид нь нөгөө нэг цалингаа биткойноор авна гэдгээ зарлчиж байгаа маш зөрөгтэй. Тэгээ нөгөө хотынхоо санг тодорхой хэмжээний хувийн одоо криптовалютаар цалингийн криптовалютаар тавина гэдгээ зарлчиж байгаа тийм. Тэр хүмүүс одоо яаж тэгж зөрөгтэй тийм алхмууд хийж ийнэ гэхээр үнэхээр тэрэн дээр гүйлгээнүүдээ хийгээд тэр дотор нь хутгалтаад за энэ бол гарцаагүй ирээдүйн байна гэдгийг харцсан хүн тэнцээ очиод тийм шийдвэр гаргаж байгаа тийм. Тэгэхээр манай дээр яг тиймэрхүү өөрчлөлтүүд орж иж бид нар яг ард иргэд олон нийтээр бас их зөв ойлголттой болоод эрх зүйн орчин ч гэсэн бас яг тэр лүү явах байх. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг дуусч байгаа маань. Би тэгээ өөрийнхөө зүгээс яг сүүлийн асуултаа асууя. Тэгээ та хэд бас нэмээд үзэгч нарттай яг энэ чиглэлийн NFT энтрийг сонирхож байгаа хүмүүст өгөх зөвлөгөө тий урайлга байвал хэлээрэй. Миний сүүлийн асуулт яг эрх мэрэгтэй яг адилхан. Одоо ингэ нэвтрүүлэг үзээд за нэг ингэ хагастай ойлголт авлаа шүү дээ. Би бол жишээ тий. Тэнгүүтээ би ингэ сонирхож болно шүү дээ. За би тэгвэл юу яа. Тэр гой гахааны коллекц нь хаана гэдэг. Ер нь NFT сонирхыг гэвэл ямар платформ руу, ямар сайт маяг юу руу орох юм те. Нэгдсэн тийм юугаар бол инженер хэлний тийм e-shop маягийн тийм нэгдсэн платформ байдаг юм уу те. Хамгийн түгээмэл нь юу юм? Монголчуудын хамгийн их ордог нь юу юм гэдэг нэг юм. Хоёрт нь эсэргээрээ би өөрөө NFT гаргая гэвэл эхлээд би яг ямар процессор хаашаа гэж хандах хэрэгтэй гэдэг дээр мэдээлэл өгөөч. Миний хувьд бол одоо бол Монгол дээр гаргаж бол Монгол NFT дээр гаргаж болж байна. Эсвэл NFT Монгол яг эсвэл Coins-ийг амар олон юунууд гарч ирж байна. Тэгмээ дэлхийн одоо том цог нь болохоор OpenSea тэгээ Foundation гэдэг юм газрууд байгаа. Тэгмээ тийшээ бол бас яг ялгаагүй Монгол хүмүүс одоо би NFT гаргая гэх юм бол эхлээд тэр OpenSea руу ороод бүртгүүлж байна. Тэгээ OpenSea-гийн төвтөрхтэй MetaMask-ийн эсвэл Trust Wallet гэдэг одоо юм цахим одоо крипто валютыг хадгалдаг юм хитвчүүд байгаа ш. Тэр хитвчээр нэвтэрч болдог байхгүй. Тэр хитвчнэр амар сонирхолтой. Тэргээр ингээл connect wallet гэдэг нь уушууд анханаас тэрэн дээр нь аккаунт ингэ нэгтчихэв. Тэр дансан дээр нь. Жишээлбэл бид ингээ хаан банкны аппликейшнтэй тэр ингээ browser-т олчих واخ. Тэнгуутаа бид ингээ юм зардаг сайт руу оронгууд шууд ингээ автомат ингээ бүртгэдэг. Шууд миний данснаас шууд дансаа холбогдоод тэр чинь юм аваад гарчин гэсэн. Тэнгуут энэ хүн юу байгааг нь яаж мэдвгүй бол бид ингээ дансанд ингээ мөнгө өгөх нь харагдсан шүү дээ. Тэрнтэй адилхан энэ хүний дансанд нь энэ NFT байгаа гэл гандэрчдэг. Ингээ тоонууд л явагдаж байгаа шүү дээ. Тэнгуут тэгэхээр мөнгөний дансаа одоо холбох нь шүү дээ. Зөв. Крипто төр биш. Нэг тэр миний ярьж байгаа бол OpenSea дээр бол холбогдохын тулд эсвэл гадаадын евро холбогдохын тулд гэж байгаа. Тэнгуут Монголын NFT ч юм болохоор зөв шууд сайтаараа бүртгүүлсэн босд тий. Тэнгуутаа тэнчнээс авдаг юм даа. Өнөө орой яаж бүртгүүлээ да. Ерөөсөө үзээ. Тэгээ нөгөө саяны ярьсан MetaMask гэдэг нөгөө одоо хитвчүүдийг хэрэглэхээр би нөгөө анхааруулга талаас нь бас хэлмээр байна л да. Одоо нөгөө эн чинь decentralized буюу энэ төвлөрсөн бус орчин хөгжихийн хэрээр, томорхын хэрээр хакерууд ч бас тэнцээ ажиллаж байгаа. Тэгэнгүүт одоо ямар аргууд хэрэгжилж байгаа вэ гэхээр та ингээд төрөвч нээчлээ. Тэр лугаа ямар нэг юм шилжүүлэнгүүт танд шинэхэн одоо нээсэн төрөвчин дээр чинь нэг хакерын нөхдүүд тань руу нэг токен явуулчихна. Тэгэнгүүт сонирхол нь хөдлөд хүш миний төрөвчөнд юм ороод ирлээ ш. Тэгээд одоо анхан шатны мэдлэггүй хүн бол тэрийг сониучсан гараа би энийг заруул ер нь хэдийн гингүүт нэг $100 гэж харагдана те. Тэгэнгүүт гялс зарах гад яангууд нөгөө төрөвчө холбонгууд тэр төрөвч рүү чинь тодорхой хэмжээгээр нөгөө confirm товчлуур дараад ямар нэгэн одоо эрхээ шилжүүлчихэж байгаа юм. Тэгмээ тэр хүн өөрийн мэдлэгөө нөгөө өөрийнхөө төрөвчнийхээ хамаг эрхийг шилжүүлчихэнгүүт тэрийг дарсны даруйд нь бүх төрөвчөж хоосолчихж байгаа юм те. Тэгэхээр яг мэдээж энэ нь өөрөө эргээд айгүй тийм том боломжийг нээж байгаа хэрнээ эргээд бас айгүй том
эрсдэлтэй шүү. Тэгэхээр энэ эрсдлээ аягүй сайн тооцож те заримдаа одоо бид нар бол бүр анхан шатн дээр нь явж байгаа. Нөгөө MetaMask гэх төрөвч нээцнээ тэр луга нөгөө Монголын биржүүдээсээ мөнгө шилжүүлэх гэж байгаа нөгөө буруу сүлжээгээ сонгох ч юм уу, буруу хаягаа хийх ч юм уу те тэгэнгүүт нөгөөх нь ингээ алга болчдөг. Тэгээд яахаа мэдэхгүй. Тэгэхээр тэр тал дээр бас одоо бид нар аягүй сайн суралцах хэрэгтэй хэлээ. Тэ одоо 80-аад оныхноос дээш үеийнхэнд энэ үйлдэлүүд амар хэцүү ойлгоход хэцүү болвол залуучууд бид хүүхдүүд энэ үйлдэлүүд амар амархан ингийн. Тийм. Эн чинь ингээм том боломж гараад ирчихэж байгаа. Энийг чинь эрсдлийн бодоод ингээ авахгүй юм гэдэг чинь өөрөө мангар том эрсдэл байхгүй. Ягаад өсчүүл яах юм. Тийм болохоор авах заавал хэрэгтэй ер нь бол. Гэхдээ ерөөсөө тийж бүх мөнгөөрөө ч юм уу оол-ин хийгээд ингэж авах биш. Заавал авах хэрэгтэй. Ягаад гэвэл чинь мангар том боломж алдчихж байгаа байхгүй тийм чинь алдагдал. Тэр бол бодит алдагдал. Амар их мөнгөөр орчоод тэр чинь ингээ уншсан бол энэ бол алдагдaltaй адилхан. Ерөөсөө ороогүй гэсэн чинь нэг жижиг юм амар өсчих юм бол энэ алдагдал. Тийм болохоор ер нь бол орох хэрэгтэй. Гэхдээ орохдоо бол одоо бас нэг өөрсдийнхөө эрсдлийг үнэлээд одоо нөгөө тэр арталтаа зүгээр зураг үйж байгаа юмнуудыг одоо авъя гэж бодъё л да тий. Одоо та хоёрын гаргасан NFT бол ингэ цааталтаа ингэ хэрэглээтэй биш шүү дээ. Яг энтэй адилхан зүгээр одоо энгийн одоо тэр интернетээр дүүрэн байж байгаагүй. Зүгээр жоо хүүхдийн зураг мураг өвчлөг авчаад ингэ зарж байгаа тэр тохиолдол зөндөө байж байгаа. Тийм болохоор тэднийг ингээ харж агаад тийм үнэхээр авмаар авах юм бол баг хэмжээний мөнгөөр ч юм их мөнгөөр биш. Тэгээд илүүтэй одоо тэр арталтай юмтай одоо үйлчлэгээтэй альсгууд одоо баталгаатай ардаа ассеттэй ч юм уу тийм ийм NFT-нүүдийг илүүтэй бас сонирхох нь илүү эрсдэл багтаа байх гэж бодож байна. Тэр зам уламжлалт одоо навцаатай ч юм уу ямар нэг юмтай холбосон одоо альсгууд гэр уул хай ч юм уу өөр юу гэдэг тийм. Тиймэрхүү юмтай ингээ холбосон тийм байх юм бол NFT явах юм бол илүү найдвартай. За ойлголоо. Баярлалаа. За миний зүгээс бол ингэ асуух өнөд асуучлаа. Та хэдийн зүгээс нэмж хэлэх зүйл байвал welcome. Гайгүй тэ арсангаа. Хэлэх юм хэлчихсэн. За баярлалаа. Та бүхэн гараж ирсэн. Баярлалаа.